За өдрөө минь. За би дээрээс нь ингээд залуучуудтай ярилцахсан гэд бодоолсон. Тэгээд бодлын маань бодтой болгоод ирж ярилцахаар гэж зөвшөөрсөн мөгчөндөө маш их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. За юун түрүүнд дээрээ үзэгчдэд өөрсдөө танилцуулъя тий. За намайг мөгчөн гэдэг. Би 31 настай. Эхнэр хүүхэдтэй амьдардаг. Хуваараа баталгаа зорчуулга хийдэг. Гэрээсээ сүүлийн 2 жил тийм солионо. Баталгаат орчуулга нь ямар хэлнэ гэсэн? Онлайнаар нэг 10 хүртэл хэл дээр хийж байгаа. Бид нар багаараа онлайнаар 2 хүнтэй хамтраад би нэг өөрөө 2 хэл дээр нь хийчин, үлдсэн хэлүүд дээр нөгөө хоёр маань хийчихдэг. Тэгээд 100 онлайнаар тэр хоёр үсэн гэрээсээ хийдэг. Арай нэг дижитал нэршлэр бол фрилансер гэх юм уу? Нөгөө ямар хэлтэй үнтэй ярилцж байгаа бас мэдгээд чинь хоёр хэл нь орс англи хэл. За манай зарим уншигчид намайг таньж байгаа. Би одоо нийтлэлч болройд нь гэгддэг болоод байна. Бид таньж байна. Өгтөө бол яг уг нь бол гадаад харилцаа аюулгүй байдал талтай өгсөн. Тэгээ одоо бас чамтай төстэй юм да тий. Өөрөө зөвлөх, бичих, нийтлэх, орчуулах ажлууд хийгээд нэлээд олон жил болж байгаа. За өнөөдөр хоёулаа ерөөсөө 3 хэсэг ярилцсан. Эхний хэсэг нь бол одоо юу гэдэг арай дараа үеийн хувьд нэг бидний үеэс дээд үеийнхнээсээ хэм асуумаар, шалгаамаар эсвэл буруутгамаар тийм зүйлс байвал асуух юм. За хоёрдугаар хэсэгтээ илүү өнөөдрийн манай нийгмийн тухай болж ирнэ. Тэгээд хамгийн сүүлийн хэсэгтээ арай нэг залуучуудаа гоё сэдвээр намын тухай тийм илүү мэдлэг тал руу ярилцах юм. За ингээд эхний хэсэгтээ оръё те. За тэгээ. За нэгдүгээр хэсэг менторшип гэж байгаа. Энэ яг миний бас өөрийн баг хоббитай холбоотой шахах юм. Би нэг тийм сургууль хүмүүжүүлэх хоббитай. За тэнтэй ярилцж байгаа бас мэдхийн тулд ингээд өнөөдөр жишээ нь өөрийнх нь юм илэрхийлэл, хувь хүний ертөнцийг илэрхийлэх тийм одоо юунаас нь илүү ойлгож болох вэ? Жишээ нь дикис гэж юу хэлж байгаа. Тэр талаасаа ингээд өөрийнхөө хобби гэх юм уу те сонирхол талаас нэг танилцуулбал юу ах бол тийм за асуулт ойлголоо. Хобби гэхээр яг үнийг хэлхийж жоохон уйтгартай. Би нэг тийм эрэгтэй хүн байж тийм машин дургу, морин дургу, спорт, багийн спорт үздэггүй. Яг надаа яг тэгж харамсалтай шууд хэлчихэр хобби огт байдаггүй юм. Тэгээд яг сүүлд нэг 16 онд бүр ингэж ажил болгож хоббигоо хайж явж байгаа гүүхэл юм шиг үлээ. Тэгээд одоо юм жингийн илүүдэлтэй гүүх гэж ярихаар энэтэй сонсож байгаа талаа. Тухайд л тэгж олсон юм бэ. Улаанбаатар марафонд ороод 10 км-т нэг орж үзээд тэгээ 21 дорыгээд нэг 17 км хүртэл гүүгээ зогссон. Тэгээ хэрвээ яг хоббигоо ингээд анкетан дээр гүүглэх хөлбий гүүхэл гэж хэлж байгаа. Надад юм нэрэн гэсэд юм нэрийн сонирхол байдаггүй. Би аниме үздэггүй. За кино байж болох. Тийм. Түрүүнтэй хувцас асуусан нөгөө таны бүчгтэр нөгөө хатуу аутфит заагаагүй дресс код хэлж өгөөг болохоор би дэвтэх хувцас өмсөх хэрэгтэй л. Зөв. Гүд дэвчтэй. Facebook дээр дагдаг бол уржигтар би бичсэн ш. Би ингээд нэг тийм өөрийгөө дотроосоо ингээд одоо шаардаад гэх юм өөрийгөө өдөртөд гүдэх хүмүүсийг амар агуу гэж боддог юм. Яг гэхээр ерөөсөө хизээч чаддгүй тэгж. Тэнд нэг хүн байдаг ч юм уу нэг зорсон цэг байвал яг тийшээ явж болооддаг. Тэгэхээр тэр нэг тийм лав ментал нэг тийм гоё юу байх шиг байна гүдэг хүмүүст. Тэр марафоны философи нугасаа өөрөө гоё юм л шүү дээ. Чи дуусгах юм бол ялагч. Тэр нөгөө бус хүмүүстэй өрсөлддөггүй. Гольф шиг ингээ өөрөө өөртөө өрсөлдөд мэлээ. Гольфын гоёноос тэр гэж би ойлгосон шүү дээ. Ингээд нүхний тоогоор хүн хоёр талаасаа ингээд ээлжилдэг юм лээ. Өөрөө өөрийгөө хяндаг. Өсөлтөгч нь биш. Тэгээ тэрнтэй адилхан марафонч нөгөө дуусгах юм бол ялагч гэж үздэг. Тэгээ тэр философи бас надад аюу гой санагддаг. Тэгвэл эхлээд марафоноос ихсэн юм шүү дээ. Тийм ингээд надад хүүхэд байхаас тэгж юм гоё хобби байхгүй бүр ингээ хүчээр би юунд дуртай юм болоо гэж хайсан чинь нэг тийм гүхээр л гоё мэдрэмж төрдөг байсан юм лээ. Хойд одоо харамсалтай нь хичээлж чадахгүй юм л та. Яг хоёлаа одоо үзэж байгаа магадгүй битээрээс дүү залуучуудад ч гэсэн сонирн байж магадгүй. Ер нь хүн яагаад жишээ нь хоббигүй болох уу? Харин ёстой мэдхгүй би тэрийг өөрөө хүртэл одоо жишээ нь гахаад өөрийгөө таних боломж өгөөгүй байна уу? Магадгүй үгүй хаа. Эсвэргээрээ
гэрийнхэн бодлоо ингээ бүр багахаас айгүй олон төрлийн зүйлд ингээд явуулж үзчихсэн юм билээ дугуулна секцэнд. Тэгээд нөгөө тууштай яваагүй. А би нөгөө team төрлийн хүмүүс ч гэсэн сайн мэдэх байх ингээд нөгөө бүх юмыг ингээд баг зэрэг чаддаг төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Дугуун чадна, усан сэлж чадна, тий. Бүгдийг ингээд сэглээс хийлээ тайцсан гэж хэлдэг шиг. Цанаар баг зэрэг гулгаж чадна. Бүгдийг чадна. Тэгээд яг аль нэгэнд нэгж дурлаж ороогүй. Зөв. Надад чинь одоо generalist specialist гэдэг нэг юм ингээ гүнзгийрсэн. Эсвэл ерөнхийд нь ингээ чаддаг гэдэг ингээ 2%. Тийм байна. Гэтэ бас амьдралд олон талын чадвартай байх хэрэг болдог шүү тий. Болж байгаа хаа. Би жоох ингээ залуу хүн сонирхоод ингээ өөрөө асууад жоохон байцах гэдэг талтай. Уг нь бол өөрт ч одоо ингээд асуух гэх юм уу. Одоо юу гэдэг ментор болж чадхаар сэдв юу вэ тий. Миний зүгээс. Одоо би баталгаад орчуулга эрхэлж байгаа. Одоо хэрвээ та онлайн цахим орчинд ингээд надтай адилхан баталгаад орчуулга үйл ажиллагааны ханы жижиг хэсэг нэмийг гэвэл ер нь контент төлөвлөгөөчүүд юм уу? Хоёр дахь нь AI agent намайг бүрэн орлож чадах уу гэдэг асуулт. Тэгэхээр танд зүгээр ямар хөө сан гэж ер нь цаашдаа тац орчуулга хийдэж штэ тий. Япон хэлнээс монгол хэл рүү миний мэдхийн. Тэгэхээр нөгөө орчуулган дээр нөгөө AI хэрэглээ хэр байна? Ер нь та AI тэтгэж байна бол гэж асуусан. Тэгээ зөвлөгөө өгөөд би яг л одоо нөгөө чиг баримжаагаа олж авч чадахгүй л байгаа байхгүй. Би л гэтээ AI-ийн бүр юм enthusiast бүр. Сохроор итгэгч яг үнийг хэлэхэд. Тий. Таны хувьд яаж юм тэгээ надад юу гэж болох вэ гэсэн. За эхний асуулт нь бол өөрөөр хэлбэл орчуулгын бизнесээ илүү өршүүлэгчтэй тий. Илүү цааштай болох юм даа. Одоо жишээлбэл та намайг мэдэхгүй шүү дээ орчуулгыг гэдэг. Тэгэхээр би танд хүрч чаддаг байна л гэсэн шүү дээ онлайн орчинд тий. Жишээлбэл. За миний бодлоор би өөрөө ч одоо сүүлийн үед ер нь тийм болж байгаа. Ингээд контент маркетинг гэдэг нэг юм салбар нэг 10 жил ч юм уу ингээд гарцаагүй шинээр үсээ төвччлөө шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд бизнесээ хийхдээ ч юм уу сошиал медиад хэрэглэгчдэд хүрэхийн тулд ямар контент маркетинг хийх вэ гэдэг талаас бүр ингээд бодоод сурчиж байгаа байхгүй. Би тэгтээ чиний баталгаад орчуулга гэдэг энэ бизнесийг ингээд сонсохоор надад чинь баталгаатай орчуулах хэрэгтэй ямар нэг юм цаана баталгаажсан нэг бизнесийн үйл ажиллагаа явагдаад шүү дээ. Тэрийг өөр хэл дээр буулгах хэрэг гараад та нар дээр очдог. Тэгэхээр энэ бол нөгөө талаас бас асар юм уламжлалт цаа талд нь явж байгаа бизнесүүд нь өөрсдөө юм уламжлалт бизнесүүд тий. Бараагаа экспортлох гэсэн юм уу? Хоёр банк хоорондоо холбогдож ажиллах гэсэн юм уу? Тэгэхээр ер нь одоо мөлхөө гэх юм уламжлалт шууд энэ орчуулга авахын клиентуудтайгаа харилцах. Тэд нартай өөрсдийнхөө бүр нэг 20 дугаар зууны юм байна шүү дээ. Одоо хурчин бол бид нар тэрийг Токиод sales одоо борлуулалт гэдэг. Яг хийх ёстой брошюра хийдэг. Яг танилцуулах ёстой танилцуулга бэлддэг. Тэрийгэ бариад одоо яг гутлынхаа улыг бол ингээд одоо толитл нь Токио оруулаа хэрэгтэл явдаг. Хүргэдэг. Ийм ашууд одоо ч гэсэн хийгдэж байгаа тэр авраг эдийн засагт. Тэгэхээр тийм одоо эхлээд бид нар энэ нөгөө хайтек 21-р зууныхаа дүрмийг бол мэдээж дагна. Гэхдээ би манай энэ эдийн засгийн бодлогоч гэсэн тэгж боддог байхгүй. Эдийн засаг бизнес гэдэг юм чи өөрөө анхны тэр суур нөгөө нэг уламжлалт хэсэг нь бол байж идэг. Тэрэн дээрээ нөгөө сувгэнч гэх юм уу хүнд хүрэх арга нь ингээ нэмэгдээд төгсөж болохоос суур налга уснаа ингээ шин давхраг гинт ингээ хүлгүү усна гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг би одоо оронд чинь ингээд бодож ин л доо. Өөрөө тийм бизнес эрхэлж исэн бол өмнө нь ингээд орчуулга хийжсэн гой одоо ямар айлуудад чи ямар хэр чанартай орчуулга хийжсэн тэрнээсээ оруулаад тий. Үнэхээр одоо энэ цаас гэдэг ямиг магадгүй чамаас залуу үеийнх ингээд цаасыг жоохон дутуу уншиж угаасаа манай бас монголчууд ер нь цаасыг жоохон дутуу уншдаг тий. Нөгөө цэцүүг цээжинд гэж хэлдэг шүү дээ. Тэгээ ингээд цээжнээсээ харилцах гэдэг. Тэр нь одоо сошиал медиа орж ирээд бүр сайхан болсон шүү дээ. Бүгдээрээ цэцүүг цээжинд тэрийгэ камеранд лайвд нүрээр хаажгаад ярьж байгаа. Чиний бизнесийг ингээд гар дээрээ авцсан. Чиний ингээд одоо мессеж те ямар зорилго энэ ялангуяа би одоо дандаа ер нь Япон талаас сэтгэж ярин тэнд одоо
би хүмүүс болохоор. Тэгэхээр тэн дээр ч одоо би бол таны яриг тастаа асуултаа жоохон деталь амлах жоо. Японд жишээлбэл тэгвэл одоо та Японд ажиллаж ирсэн үү эсвэл танд орчуулгын хэрэгцээ харахаар Японд нэр яадаг юм баталгааж орчуулга ингээд онлайнаар байж төгөөсөл та цаасаа бариад гарч яваад нэг орчуулгын төвчөн дээр очиж ингэж хажууд нь сууж байгаа орчуулга. Хоёлаа байгаа. Аль аль нь байна? Хоёлаа байгаа. Гэтэ харцангуй Япон бол үнэхээр ингэж нүрээ харж одоо бизнес хийдэг. Тэр уламжлалын соёлтой байна тий. Бат бүх тийм эдийн засаг байхгүй. Тэгэхээр миний нэг хамгийн анх Монголд ирээд гаргаж ирсэн номон дээр байгаа да. Одоо Америкийн алдарт санхүүч JP Morgan бол би барьцаанд зээл болгодгүй, би характерт болгодог. Одоо зан чанарт зээл өгдөг. Тийм хэлжсэн алдартай үгтэй. Тэгэхээр одоогоороо ер нь бол том юм уламжлалтай том эдийн засгууд өөрөөр хэлбэл характерууд хоорондоо зан чанараараа, тэр бизнесийн ихтэй чанараараа харилцаж нүрээ харж бизнес хийж байгаа шүү дээ. Тэгэхээр би түрүүн цаасыг нөгөө заавал ихтгэлцэл бий болоо тийм. Тэгэхээр би яагаад цаас ирсэн гэхээр одооний ялангуяа бичиг үсгтэй харьцаж байгаа бизнес бол танай цаасан одоо брошюр дээрээс бичгийн соёл чинь харагдана, орчуулгын чанар чинь харагдана, мэргэжлийн байна уу тийм. нүүр чинь харагдана. Тэгээд тэн дээрээ заавал ер нь мишн гэж байх хэрэгтэй тийм. Бизнес этик ч уншигдана. Тэгээд чи энэ хідэн ямар нэг амар том бас эдийн засаг шүү дээ Улаанбаатар чинь. Оронд оролцооч вэ нүү? Жижиг дунд бизнесийн арга хэмжээ дээр тавина уу те? Цаастай маш сайн харьцах хэрэгтэй гэж нэгдүгээр хэлэх байна. Болчихлоо. Бусад контент гэдэг нь бол танад биднээс илүү байгаа шүү дээ. За AI. Хоёр дахь асуулт чинь AI шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь орчин цагийн маань гол сэтгэгчдийн нэг гэж байгаа Харари бол бүр ингээд баг амьдралынхаа сүүлийн хагасыг AI аюулаас сэрэмжлүүлэх, болгоомжлуулах тийм ийм ажил жишээ нь баг зарчлаа шүү дээ. Тэгэхээр би хувь хүний хувьд би сайн мэдхгүй маань тэр нь Японы сэтгэгч үү те Харари гэдэг. Одоо уг хүн нь бол жүүд гэхгүй. За дараа нь би сонирхож үзэх гээд байхгүй. Сапиенсийн товч түүх гэдэг түүхийн номороо их алдартай. Тий. Тэгээд тэр номороо ерөнхийдөө жоохон актимаас одоо маш олон түүхчийн дэлхийд чинь ажиллаж судалгаа хийж байгаа шүү дээ, бичиж байгаа. Тэндээс ингээд тесрэн одоо нийтийн хувьд сэтгэгч болж тесрэн гэдэг бол мэдээж тэр бүтээлийн агуулга. За тэгээд бас хувь заяаны мэдээж асуудал байдаг баг. Тэгээ Харари бол тэр сапиенсийн товч түүхээр үнэхээр дэлхийд бол нэг тийм юу гэдэг цөм цогсон гэх юм уу та. Гарч ирснээсээ хойш гаргаж байгаа ер нь нэлээд хэдэн бүтээлийн энэ одоо AI те энэ технологийн эрэнд бол нэлээд тийм негатив хандлагатай сэтгэж байхгүй юу? Нөгөө роботууд хүндрэлтнийг устгах гэдэг тал нь байгаа тийм. Гэхдээ хэлээд байгаад нь мэдээж тэр чинь их тийм эрдэмтэй хүн учраас хэлээд байгаад нь мэдээж бид нар авах хөстэй сонсох хөстэй зүйлс бол байгаа. Тэ? Хүний одоо сэтгэх хэрэгчлөө шилжих гэж гээд харууллаа. Гэхдээ би яг энэ AI гэдэг энэ үзэгдэлт эргээр хандж гинэ үү, сөргөөр хандж гинэ үү гэдгийг биш тэ. Миний яг жижигхэн хугацааны багцыг харахад ойлголт нь баг одоо 10 хугацааны 10-ын 60% гэсэн үг л дээ. 100-аас 60% нь баг AI одоо холбоотой Microntech ч юм уу те дандаа team компаниуд байна. Тэгэхээр хүн чинь хувийн санхүүгээ нөгөө туулын мөсийг долоох шахаж гэдэг шиг те. Тэрийг AI хийцэн байна гэдэг чинь би эндээс эхлээд бол нэрээ эхэлчлээ гэдэгт бол амар ихтэй. Тэгэхээр нөгөө би зогсоож чадахгүй би өөрчилж чадахгүй те эсвэл бүр зүгтэж чадахгүй одоо бүр ингээд аглагт даян хийгээл амьдрахгүй бол тий. Тэгэхээр эний чинь гоё хүлээж авах амьдралаа цааш уйлдуулж явах гэдэг талаас бодно гэхээс биш. Ингээл хотлаа нэг үсэх гээл тий. Эсвэл хүн бол онцгой тэрийг хизээч энэ ингээд гүцэж ирэхгүй тэрж бол бодохгүй. Хүний бүх оюун ухааныг ингээд нэг одоо пүүлд нэг санд юу л юу болох вэ гэдэг туршилтаа бид нар өнөөдөр эд хийж өдөр тутам таашилж байгаа юу ажилтаа ч юм уу. Одоогоор нөгөө би ч өөрөө нөгөө юм бичих нь хобби болохоор танд нөгөө өөрөө ингэж гараараа бичих нь илүү кайфтай байдаг тий. Тийм шүү дээ. Би ч нөгөө бичиж байхдаа ийм
айгүй аз жаргалтай байдаг. Одоо миний хувьд дуулж байгаа дуулж авших байдаг байхгүй. Та хоёрын нэг амар том ялгаа нь би болохоор ухамсаргүйгээр ашиглаад байгаа байхгүй. Итгээд яг алддаг. Тэгээд яг нэг үгөө хэлэхэд бол орчуулгаач гэсэн бид нар тухайн хэлдэг мэддэг хэл дээрээ ер нь бол AI бүрэн ашиглаад байгаа. Одоо жишээлбэл Google-ийн Gemini руу одоо та жишээлбэл над руу PDF-ийн 14 зүгээр scan файл явууллаа гэхэд би тэр чигт апплод. Яг уу энэ дэр нэг болохгүй зүйл байгаа нь би тэр компани нөгөө sensitive датаг аваачаад Google тушаачиж байгаа бах тий. Энэ болохгүй хэл та. Гэтэ одоохондоо на компаниуд өөрснөө битээ тэгээрээ болохгүй шүү ч гэдэм юм эсвэл дараа нь эрсдлийн тэгж өрчилж харж мэдэхгүй байгаа гэж би бодож байна. Тэг хүмүүс яна байгууллагад орчуулга хэлэхэ болчихгүй дээ. Гэтэ яг өмнөх хэлэхэд бол тэгж байгаа. Тэг яг ашиглаад нэг хэлэн чинь нөгөө бүтээмжийг бүр 10 дахин өсгöd байгаа байхгүй. Тэг нэг орлогот 20-30% нэмэр болоо. Өөрөө өдөрт миний чадамж нь өдөрт би 20 нүур яг суугаад хуучаа жилийн өмнө AI нөгөө айхтар хөгжихөөс өмнө бол яг өөрөө л орчуулдаг байгаа штэ. Өдөрт би яг хязгаар тогтооц 20 нүур л орчуулдаг гэсэн. Одоо нөгөө нэг хоёртойгоо хамтраад ээлжилж хийлэгдэг нэг хүнтэйг хамтраад ч юм уу бит хоёр бараг 100 хүртэлх нүур гарах боломжтой байдаг. Гэтэ AI гол ажиллаж байгаа нь бол. Наад чи нэг юм сонирхолтой юм ягцсан шалаач гэх юм шиг. Одоо утга зохиол адилхан. Утга зохиолын орчуулгыг AI ер нь гүйцэтгэх үгүй юу гэх тээ. Тэгэхээр нэгдүгээр саяны өөрөө чинь дурддаг шиг одоо AI гэдэг энэ чинь хажууд ингээд нэг робот сургаж байгаа юм шиг юм процесс явж штэ. Тэрэндээ ингээд өгдөл өгöd ах тусам мэдээж нөгөөт чинь сайжрна штэ. Тэгэхээр орчуулагч нар материалаа өгöd сургаад ах тусам нөгөөх нь өөрийн орлого хурдан нэмэгдэх байхгүй. Өгдлөөр хөгжиж байгаа учраас. Бүгдээрээ өгдөл өгöd уршуулад ах тусам та нарын өөрсдөө тэр салбараас шахагдах хурд чинь нэмэгдээд байгаа байхгүй тий. Тийм байна. Нөгөө өөрөөс нөгөө үйлдвэртэг ингээ камер зүчээд өөрийнхөө ажлыг зааж өгч байгаа гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэг ядчил олон талаас фид өгж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол зарим салбарт нь ялангуяа энэ creative art одоо финжил салбарууд өөрийгөө хамгаалахын тулд хуулиар бас зохицуулж эхэлж байгаа зарим орнуудад. Өөрөлд гэрээ ихтэй. Манад одоохондоо тийм байна. Манад тий байхгүй. Гэрээ ихтэй. Дундын байгаа материалаа нэг өгдөл тийшээ өгдөл өгч одоо хоол болгож өгч болохгүй гэдэг тийм зохицуултууд хийгдэж байгаа хгүй зарим салбарт. Тэгэхээр энэ маань ганцхан чиний ч асуудал шүү. Одоо миний тий би ч өнөөдөр бол ингээд ганцаараа амт юм шиг ингээд дур зоргоо юм бичээд ингээд байж байгаа шүү дээ. Энэ өгдлүүд ингээд орсоор байгаад хизээ надаас илүү сонирхолтой болох бай тий. Яг би бол нэг уран зохиолын орчуулга дээр бол угаасаа итгэдэг. Тэрийг яг нөгөө утгачлан орчуулах шаардлагатай. Би ялангуяа нөгөө өгчлэн биш айгу утгачлан орчуулах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нөгөө өгчлэн орчуулчихаар нэг сонин буудхан зарим нөгөө телевизээр гарч байгаа кинонууд нэг үгийг шууд өгчлэн орчуулганд буруу буугаад байдаг шүү дээ. Oh boy гэдгсэн чинь уг нь ч халаглаад байгаа шүү дээ тий. Арайчтэй чаваастай гэсэн чинь хөөгөө минь гарч. Тэгэхээр нөгөө нэг миний бодлоор юм нэгт айгу ядгаа гарах. Бид нар бол нэг тийм айгу арилжааны зорилттой орчуулга хийлгээд байгаа юм л та тий. Байгууллагын сүмжлэлийн хэрэгчлэгч гэдэг юм уу. Стандарт одоо нэг юм тэр дээр ашиглагдсан үгнүүд нь яг юм нийтлэг байдаг. Уран зохиол болохоор нэг тийм нюанс мэдрэмж ихтэй тий. Нэг тийм торгон мэдрэмж баг орчуулагчаасаа шаардаад. Тэгэхээр ялгаатай болов гэж бодож байна. Одоо болохоор үнгүй бүр донтолтой хэмжээний ашиглаад ахаар ингээд нөгөө надад ингээд мөнгө авчираад байгаа болохоор ингээд шолоохоо хэлгээд те одоо бол бүр ингээд давраад түрүүн таны хэлдгээр нөгөө сайн сурж байгаад одоо өөрийгөө бүрэн орлого бүр эйженттэй болмоор байгаа байхгүй юу. Зөвхөн нөгөө түрүүн хоёулаа LLM-ийн талаар ярьлаа шүү дээ те. LLM гэж яриад тахшгүй те. Large language model гэдэг зүгээр ChatGPT, Gemini энэ чинь те. Өгдөл өгөнгөт нээлттэй хийсэн нэг шүүж харж ирээд. Одоо болохоор бүр хитээ тийм ирээдүйн өөрөөсөө ирээд ажилтгүй болох эрсдэл байгаа ч гэсэн яг л түрүү нөгөө таныг ярьж байгаа дотор тийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Би амар домтцсан байна да энэндээ те. Мууг нь мэдсээр ээж харт амиг шиг ч гэдэм үү те. Ирээдүйд гарах сөрөг үр дагавартайг нь баг мэдсээр ээж улам ингэ шунаад одоо бүр яг тийм хэмжээнд байгаа байхгүй. Эйжент гэдэг нь би сонирхоод байгаа байхгүй. Нэг тийм жижиг монгол програмчлаа ашиглаж байгаа. Тэр нь бол яг нэг Facebook-ийн алгоритм өөрөө дэмждэггүй. Өдөрт нэг 100-200 групп автоматар пост хийдэг гэдэг ч юм. Одоо болохоор би бүр ийм ноутбукэд дэлгэцсэн байхад эйжент миний өмнөөс технологи нь бол одоо бэлэмжилсэн шүү дээ. Ер нь бол би ер нь баг хэрэггүй байхгүй. Үнтэй яг уцаар ярьж болох. Гэтэ уцаар ярьдаг юм байна. Тэгэхээр би одоо бүр тийм төгсөнд ингээд шомлтой хүсээд байгаа байхгүй.
Наад чинь гэхдээ ерөөсөө болохгүй ч юм уу, буруу ч юм уу юм гэж бодохгүй шүү. Одоо би зөндөл бичиж да одоо манай тэтгэврийн систем хэд чи чинь 65 хүрээд тэтгэврт гарна. Хуучин одоо загвараа шүү дээ. Тэгээд хөрх юм манай дундаж насл чинь 67 хэрэгтэй. Тэгээ 2 жил те. Насаараа нийгмийн даатгал төлж 2 жил тийм одоо автобусаар явах гэж 20 жил төлж ийн гэдэг оногоо эмгэгтэй оногоо гарсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тех албагүй болцсны л одоо нэг одоо шинж гэх юм уу ингээд чиний над хийж байгаа ажлуудаас жоо харагдаж эхэлж байгаа байхгүй юу. Хүн энэ чинь нэг биднэрт ингээд нэг юм суур амар том өвдөл үүсгээд өгсөн. Хүн тэн дээр өөрөө өөрийнхөө юуг сургаж аваад дараа нь тэндээсээ ямар загвараар одоо бизнесийн бүтээгдэхүүн гаргуулж аваад тэрийгээ энэ магадгүй одоохондоо тэгж хэрэглэхгүй байгаа нийтэд хэдийн одоо үнээр хүргэж зарах вэ гэдэг магадгүй юм халтуу үе дээр явж штэ. Яг тэгвэл нөгөө ийм одоо 5-тай 6-тай ч юм уу те ийм гоё бүгдийн нөгөө баг сургуулийн суурь шиг үе дээр явж штэ те. Би нэг Орос подкастын клип үзсэн байхгүй 30 секундтэй тэр дээр тэгжилээ. Одоо бол юм технологийн үед 90 он гэдэг байна. Бизнесүүд төрүүлж AI-ыг барьж аваад өөрснийхөө үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлээд тэгээд салбараа одоо базан хэрэгжлэн бүсүүгээр яг нөгөө AI-ыг үйл ажиллагааны гол зүйнд оруулж чадсанууд нь илүү ирээдүйд ингээд өөрчлөлтүүц байна гэх тиймэрхүү юмсаас тэр нь надад аягүй сонирхолтой санагдаад байна. 90 онд нөгөө юу болсон бэ гэхээр тэр чинь нэг юм замбраагүй байсан шүү дээ. Хоёр нийгэмийн .com bubble гэдэг шиг яг тэр шиг одоо л энэ технологийн 90 он гэдэг тийм сонирхолтой үг яваадсан. Тэр дэ надад үнэн санагдаад ихтэй хоцорч яаж хоцрохгүй байх вэ гэж өдрөөлж бодоод байгаа шүү дээ. Яаж шинэ сарх вэ? Би бол чамаг айгүй гоё цаг үетэйгээ цуг явж байгаа юм байна гэж харж байна. Наа чин чамд айгүй ойр үеийн 90 он болохоос шүү дээ. Анх ингээд мотор хийхдээ хамгийн түрүүнд тэрийг үйлдвэртэй одоо уулуурхаад ашигласан гаруудаас хамгийн одоо том өргөтнүүд ер нь төрж гарсан тий. Тэгээ сүүлдээ одоо биотехнологи хийм гэл ингээл явсан. Тэгэхээр одоо бусад өмнөх шатнуудаас хурдаараа цар хүрээгээрээ тэгээ хүний яг нөгөө нэг өстой хизээч орлогдохгүй гэжсэн оюун ухаан руу одоо юу гэдэг орлох боломж өнтрээрээ бүр юм хувьсгалт маягтай яригдж болохоос биш. Суур энэ технологи өөрийнх нь тэр нөгөө бизнесийг те ахтагчдыг одоо өгөөж энэ гэдэг үзүүлэлт дээр бол ямар ч ялгаахгүй. Тэгээд нөгөө нэгэнт ярьсных би нэг онлайнаар нэг залуутай танилцсан юм а. Тэр бас айгу мундаг захин орчинд ажил хийдэг. Нэгэн стандартаас бүр 20-30 дахин өндөр орлоготой залуу. Тэр надад гэсэн тэр үг нь бас надад айгу гоё санагдаад. Тэр залуу ингэж байгаа байхгүй юу? Сүүлд хоёлаа тэр төвгийн AI арга хэмжээнд явах гэснээр за яах юм. Одоо ингээд нөгөө AI-ийн төглүүд бүгд л гоё те. Гоё гэж ашиглах нь бас айгүй буруу юм бэл. Надад хэрэггүй ч болно шүү дээ. Зүгээр ингээд өөрийнхөө бизнестэй ч юм уу мөнгө олдог юмдаа л яг ашиглаад эжидийг гаргаад л тэгж ашиглавал илүү ухаалаг байгаа ч те. Тэгэхгүй зүгээр энэ ямар гоё AI вэ гэж хадталтаж аваач юм мөнгө төлөөд ашиглахгүй бол бас айгүй димэдл юм байна л те. Тэр бүр ингээд одоо баг донтсон яг донтол сонсогдож ин л да тий. Энд ч гоё юм одоо ярилцд юм байна ч юм уу тий. Энд ч хурдан юм байна гэд ингээд хахаар эн чин цаан ч бас амар ширүүн өрсөлдөд явж байгаа штэ. Бүгдээрээ ямар нэг байдлаар давуу талтай ийм бүтээгдэхүүнүүд гаргаад ичдэг. Тэгэхээр хоёулаа энэ AI-д бол ингээд хоёр жоохон өөр цөс хандж байгаа санагдлаа. Чи болохоор энэ яг гоё хөгжүүлэлт эд явагдаж байгаа технологиг яг өөрийнхөө бизнест хэрэгжилж чадаад энэ дотроос нь магадгүй өөрийнхөө тэр эйжентийг хөгжүүлж гаргаж аваад хэрвээ амжилттай бол эрт тэтгэврт гарчиж магадгүй тийм яг практик хэрэглэж байгаа. Миний AI хэрэглэе гэж амар инээдтэй юм байна л да. Одоо би яаж турах вэ ч юм уу. Өнөөдөр юу идэх вэ ч юм уу. Яг өнөөдөр хийж байгаа бичиж байгаа дээрээ болохоор нөгөө яг эдийн засаг бизнес талаас биш хобби талаас өөрөө бичиж учраас хэрэглэхгүй байх шүү. Тэгэхээр миний AI-тай одоо салбарт оролцож байгаа хэлбэр бол энэ бол ер нь чи дотор процесст хөгжүүлж чадахгүй, бизнес хэрэглэж чадахгүй бол ерөөсөө хамгийн сонгодог хэлбэр бол хорцоо. Энэ бол магадгүй чиний ч гэсэн хамтран хөгжүүлж байгаа аврах том энэ асар том ирээдүйн салбарын эхлэлт зүгээр юм тодорхой хэмжээний хөрөнгөний оролцоо хичээд
Тэгээ уламжлалтаараар амьдарч байгаа хүн байхгүй. Тийм ээ. Хоёулаа болно. AI-д итгэж байгаа мөртлөөсөө ашиглахгүй байгаа хүмүүс тань шиг AI итгэж байгаа компани жоохон судалж байгаа л хувьцааг нь авчаад ирээдүйн тэр өгөөжөөс бас хүртэх боломжтой юм байна шүү дээ. Өөрөлд хөгжүүлээд хоёулаа юм мөрөөдлийн юм арил та. Магадгүй чиний AI эйжент чинь Монголд үнэхээр хэрэгтэй одоо юм сервис хийдэг болоод магадгүй чи IPO хийлээ гэхэд би юм уламжлалтаараа амьдарч ирсэн хүн тэнд чинь Монголын системээрээ дамжаад оролцож болох байхгүй. Тийм ээ. Аль нь ч болон зүгээр ер нь оролцоо бол масс одоо юу гэдэг энээс ангид амьдрна гэдэг бол байхгүй л гэж бодож байгаа. Тийм ээ. За ашгүй дээ. За хоёул ч бүр AI гэдэг бүр үнэхээр хомьёмэр эхлээс хол зүгээр цаггүй л 90 цагийн одоо авсал болохоор өстэй энэр Хэлээр идэж тараад тий. За одоо өөрт чи 2 минут тань одоо өөр сумар сонирхмоор байна. Нөгөө эхний хэсэг маань юм менторшип хэсэг төсөмжлөөсөө бас нэг үеийн ялгаа гэдэг. Тийш тий. Түрүүн таныг анх асуулт асуухад надад зүгээр таны үеч гэдэг юм уу, танаас өмнөх үеийнхэн маань миний ээж аавын үеийнхэн ч гэдэг юм уу. Эсвэл тэр нөгөө амьдарч ирсэн нийгэмтэйгээ холбоотой юм уу? Надад жоохон аимхай юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ингэсээ их тийм диктатур төсцсөн. Ээж аав ч тэр загнадаг байсан. Нийгэм ч тэр ингээд болохгүй гэд. Тэгээ надад тэр ингээд магадгүй нөгөө ингээ үзэл бодлоо илэрхийлэхэд ч юм уу хаалттай байсан. Тэгээ манайх одоо мэдгүй хүн төрөлхтөн угаасаа коммунизмаас капитализм руу шилжсэн. Гэтэ эсэргээрээ капитализм байж байгаад одоо нэг өөр илүү шилжсэн бол манай улсын хөгжил юм арай өөр байх байсан боловч надад нэг тийм бүрэг хүмүүс юм шиг санагдаад байна шүү дээ. Тэр талаар та юу гэж боддог? За тэр шүүмжлэлийг бол хүлээн авч гинөө ер нь. Одоо жишээ би чи яг өөрийнхөө үеийнхэн тэ бас төстэй биш гэгдээд байгаа нь хаанаас чи хаашаа ч явж болж ирсэн тэрнээсээ жоохон салцсан юм бохгүй да. Тэ арцсангуу айц багтаа гэсэн. Айцаар хүнийг бид нэг хичээлийг хүртэл нөгөө загин чийлэгдэг тэ дурлуулж чийлэгдэх. Заавал нэг юм сөрөг шилтгаан байх хэвээр сандрах ч юм уу айх ч юм уу тэ дарамтанд орох ч юм уу. Тэгэхээр хүний өөрөөсөө дотроосоо нөгөө өөрийгөө шаардах, дотроосоо өөрийгөө таних түрүүн хоёлаа ярьжсэн хобби л хэ тэ. Тийм процесс манай боловсролд ер нь нийгэмд ер нь тэр талаасаа манайх ч аюу тийм хөвчлөө муутай штэ. За ер нь бүр өшөө цаашаа ингээд философи бид нар арчлал хөвчлөө гэж яриа л байдаг. Тэр чинь нөө хөвчлөө гэж үг хэлээд байна гэхээр дур зарвын юм хийхгүй. Тэр жинхэнэ өөрийнхөө тэр би энийг хийх ёстой гэдгийг хийх чадварыг баг хэлээд байгаа шүү дээ. Баг үүргээ биелүүлэх чадварыг хэлээд байгаа шүү. Гэтэл чи нөгөө үзэл бодлоо хэлэгч байна уу, үүргээ биелүүлэгч байна уу? Заавал гаднаас нэг сөрөг дарамт авдаг. Тэр бол яг одоо надаас дэш үеийнхэнд нийтлэг бидний сул тал байгаа. Тайдас илүү ингээд залуу болоод ирээд тийм биш болвол одоо миний зорилго биелэх гэдэг. Тэр хэрээрээ нөгөө нэг оролцоо бага байсан юм шиг санагддаг байхгүй юу? Ер нь. Миний хатуу ихтгэл өмшл бол чи ямар нэг асуудлыг ингээд яг ухамсартайгаар нийтээрээ ингээд тэр яг ухамсартай асуудал болгож аваад энд асуудал байна гэдэг ингээд илэрхийлээд тахт бол тэр асуудал чинь тэсэхгүй ч гэдэм үү те заавал шийдэж дуусдаг. Гэхдээ манай нийгэмд ийм баталгаанууд байгаа шүү дээ те. Хэлээл ингээд илэрхийлэл хүний оюун ухаан ажиллах юм бол тэр чинь өстэй нөгөө үлгэрт гардаг мангасыг дарддаг шиг тэр асуудал бол заавал дарагддаг. Тэгэхээр ийм их асуудалтай байна гэдэг бол өөрөөр хэлбэл чинь тэндээсээ бодох юм бол ерөөсөө тэр асуудлыг гүйцэд сайн илэрхийлэхгүй асуудал гэж гүйцэд тухамсарлахгүй л гэсэн. Тэр нь чиний асуулттай холбоотой байхгүй юу? Тэгээ нөө миний анзаарснаар ч юм уу зүгээр надад төрдөг мэдрэмжээр ингээд тэр нэг бүрэг байдлаараа нөгөө хүмүүс нийгэмд их оролцоо бага байсан юм шиг санагдаа. Нөгөө даргын л зөв. Дарга нь юу гэж хэлэн тэр нь зөв. Үнэн сонин дээр юу гэж хэлсэн байна. Тэр нь л үнэн гэдэг шиг ийм амар хайрцаглагдсан сэтгхүүтэй. Яг зөв миний л бодлоо шүү. Яг одоо ч гэсэн зарим хүмүүс тийм юм шиг санагддаг байхгүй ингээд за яах юм бэ? Дуграад яах юм бэ? Facebook дээр тийм бичээд яах юм? Албаа дээр очиж агсаад яах юм ч гэдэг юм те. Ингээл нэг тийм баригдмал зүйл одоо л байгаа л биш сан. Тэр протестинг ч айгүй гой соёл юм л шүү дээ. Би сүүлд тэгж ойлгосон шүү дээ.
Америкт ч нөө хаана гэсэн бэ ингээд баг өдөр болгон жагсчихдаг гэсэн ямар ч юм талаараа жижигхэн сэдв гаргаж ирээ тэр нөгөө юм ардчлалын ингээд агай гоё хэсэг нь гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр маах тэртэлтэй бас аюу тутмах шүү дээ. Одоо талбай дээр харахын тулд зөвшөөрөл аван заа өсгөө төртөргийн цагтаагаас. Зүгээр ингээд үзэл бодлоо илэрхийлчих болохгүй байгаа юм тест. Одоо бол надад бол яг одоо ч хязгаарлагдмал байгаа л юм шиг санагддаг. Нэгдүгээрт тэр би бол нэг бас хитэж жагсаж байгаа үний хувьд зөвшөөрөл авснаас хойших процесс нь хамгийн зовлонтой гэх юм уу. Тин одоо за яг уу төр бол ингээд хясдаг ч юм уу те эсвэл дээр нь баахан майхан барьцдаг ч юм уу нэг юм зовлонтой юм ингээд хийж л байдаг л та. Гэхдээ энэ алхахын автгаад ингээд болон олтон л доо. Яг эсрүүцэн тэмцээх гэх юм бол тэгэхээр тийшээ гарч ирэх тэр нөгөө нэг тэр сэтгэл зүрхний гал гэдэм үү. Эсвэл сэтгэлгээний эрх чөлөө гэдэм үү. Тэрэн дээрээ илүү асуудалтай шүү дээ тий. Тэр нь чиний надад анхны асуугаад байгаа. Аймхай хүмүүс юм уу? Айдсаар програмчлагдсан юм уу? Заавал нэг тийм сүрэг тий дарамт байх ёстой юм уу гэдэг. Тэрнтэй холбогдож ирээд байна. Тэр нэлээхүүдээ ер нь надаас дээш рүү их юм тийм байгаа. Би тэрийг хүлээн зөвшөөрч байна. А тийм байгаагүй бол бас юм байхгүй. Манай нийгэм арай өөр байна. Өөрөөр хэлбэл яг тэр асуудал руу хандаад одоо бичиж амьдарч байгаа хүн шүү дээ би чинь. Тэгэхээр нэг 10 жил бичээд бол би хоёр зүйлийг үнэхээр одоо ясан бахараа гэх юм уу мэдэрч байна. Нэгд ингээд хүнийг одоо өөрчилж ингээд нэг гоё юу идэв шүү дээ ремейк өөрөө харагдуулж болно. За магадгүй үнэхээр хичээгээд урах шоу муунд оруулаад амар glow up хийж болно. А хүний сэтгэлгээг тэр тогтсон сэтгэлгээг өөрчлөн гэдэг шиг амар тийм тамийн ажил юу нь бас байдгүй юм лээ. А хоёрт тэрийг өөрчлөх арга хэлбэр нь юу гэдэм бэ? Хүний сэтгэлгээ би шодлохоо хэлэхэд 50 настай нэг ч юм уу нэг үжил бодол нь өөрчлөгдөнө гэдэгт жоохон ялангуяа Монгол эмэгтэй хүмүүс би бүдүүлэг гэв шүү. Зүгээр юм үжил бодол тогтцсон байдаг шүү дээ. Юм хатуу тий ингэдэг уусаа л ингэх ёстой гэх. Тэр бол би өөрчлөлт яг хэцүү гэж надад харагдаад байдаг шүү дээ. Энийг гэхдээ ингэж хэцүү шүү дээ тий. Тэгээ яг үгтэй ер нь арга хэлбэр нь юу гэдэм бол одоо ингээд нийгэмд өөр үеийн хүмүүс байна. А донд үеийнхэн ч юм уу илүү нэг шин залуу үеийнхэн арай гайгүй хуучин хүмүүс нь илүү улам сэтгэлгээтэй байхад эдгээр усуудын үзэл бодлыг ер нь яаж өөрчилж болтго юм бол юм дуу хөгжим урлаг соёл байдаг юм байна. Ийм сэтгэлгээг ингэж өөрчлөх тийм арга хэвслэл байдаг. Эсвэл юм медиа өөрчлөх юм уу тий. Харин тийм бол тий. Тэгтээ яг одоо жишээ нь эхлээд бид нар ингээд 50 нас гэж ярьж байна тий. Үнэхээр манай Ахмад уу бол нийгмийн туршилтаар бас орсон л доо. Ер нь хүний түүхэнд дэлхийн улс төрийн түүхэнд хийгдсэн хамгийн одоо том скелийн далайцтай хамгийн тэгээд ер нь бас харгас ийм нийгмийн инженерчлэл бол тавьсан байдаг. А тэгээ хүний үүдээс харж байгаа та нийгмийн инженерчлэлээр орчижээ гэхээр тэр хүн чинь тэгсэн гэхгүй шүү дээ. Тэр чинь тэгж нэг хувь хүн өөр дээрээ мэдээд тий мэдчихдэг бол хүн чинь тэрийг декодинг буюу кодын тайлж шүү дээ. Тэгсэн байгаа. Тэгэхээр би түрүүн хоёр зүйл яг мэдэрсэн гэдэг нь бол өөрчлөхөд хэцүү. Хоёрт нийгмийг инженерчлэн гэдэг энэ том одоо юу гэдэг дэлхийн улс төрийн том туршилтууд байна шүү дээ. Нэг үндэст нь түүгээр орно гэдэг ер нь ямар амар гамшигтай юм бэ гэж бол бодож байна. Нэгд. Хоёрт түрүүн өөрөө чи хэлж байгаа тэр 50-тай за эрэгтэй эмэгтэй нэг ялгаагүй дээ. Гэт ингээд үе ярьж гин. Гэтэ бас жишээ нь залуу хүн яг өөрийнхөө тухайн цаг үеийнхээ чи тухайн цаг үеийнхаа пропаганда догма инженер хийгдсэн явж идэг. Бие тэгсэн явж идэг. Догматик те бүхэл цаг үе өөр өөрийн гэсэн догматай байдаг. Одоо манай нийгэмд жишээлх юм бол гадаадын шууд хөрөнгө оруулалт гэл ингээл хөрхий эдийн засгийн сүрэг байжж нэг хитэн тийм нөгөө нэг гой харагдаад байгаа хүмүүс. Тийм үү би бас тэгэж боддог төрлийн хүмүүс нэг шүү дээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхээр жигтэйхэн эдийн засгт эргэнлөө зөвлөдөг юм уу? Суурин бэлдэх байх хэрэгтэй юм уу те? Яг тэр чинь хэрэгтэй. Гэхдээ одоо жишээлх юм бол equity гэдэг одоо тэр эзэмшигчдийн өмчтөр тэрийг хэдэн хувьтай байвал доктортой байдیں۔ Ямар салбарт орж ирвэл хөгжил болж хувирдیں۔ Гин чинь мэрэгжил болгон те өөрийн гэсэн тийм дотоод
хэлцэх ёстой бүтцтэй шүү дээ. Тэгэхээр залуу хүн ялангуяа бас амар догматик байдаг. Яг тэгвэл кул юм руу ханардаг. Тухайн үед одоо за тэгэл одоо LGBT янз бүрийн хөдөлгөөн ч гэсэн тийм шүү дээ. Би чиний хувь хүний онцлог эрхэнд халдахгүй. Гэхдээ тэр одоо асуудалд хандж байгаа чиний байр суурь чинь чиний яг хувийн цор ганц оршихуун асуудал юм уу? Эсвэл чи тухайн цаг үеийг одоо ингээд давмгаа ингээд явцсан байсан догматик асуудалд юу нэвтцэн гэд цаг үе болгон өөрийн гэсэн тийм төрөгдөлтэй. Тэгэхээр хүн би сүүлдээ тэр их гоё бас надаас сайн арилга авсан л да. Надаас эрхчлөө гэж юу юм бэ гэд асуусан. Тэгээд би нэг нь бол би эрхчлөөг ганцаараа тодорхойлоод байгаа юм биш. Сайн асуулт байсан бол нэрийг хэлчих хаандахтай гэж гоё асуулт асуусан. Тэднийх өстой баг анх удаа тэр сэтгүүлээр team сэдвтэй гаргасан байна. Бараадсан шүү дээ. Тэр чинь нөгөө өстой харин жихэн 5 өдөр юу өмссөн бэ ч юм. Шар мэдээний сайт талаас илүү тийм одоо юу гэдэм дээ. Өнөөдрийн элдв сэдв те талдаа байдаг баг. Тэгсэн чинь би бас гоё хөндлөж барьцлага авсан гэж бодоод байгаа. Тэгэхээр би ямар ганцаараа энэ эрхчлөөний философиг бичиж байгаа мэрэгжлийн философч биш. Тэгэхээр зэрэг нэгд бол яг классик сонгодог философиудаа юу гэж үздэг юм бэ гэдгийг тайлбарсан. Хоёрт бол эрхчлөө гэдэг бол чи тухайн цаг үед чамайг бүтээсэн мейнстрим догмаас өөрийгөө чөлөөлж чадчихвэл тэр бол эрхчлөө. Их хацтай бол ер нь за их ухаантай бол нэг 30 те 40. За тэгээд Монголын нөгөө хэлдэг нийтийн үгээр бол нөгөө 60% ороод 61-тэй өгдөг. Тэр чи юу хэлээд байна? Хүн 60 хүрээд өөрийнх нь амьдрал насан туршид нь тархийн төгжсөн байсан, godолцсон байсан. Тэр бүхнээс чөлөөлөгдөд тэгээ чөлөөлөгтэй харсан чи яасан сайхан дэлхий вэ гэд харж исэн чинь өгчдөг маягийн тийм харамсалтай гэх юм уу, тийм саркастик. Би нэг ногоо ярьчаад тэгээд танаас нэг өөр асуулт асуух уу? Сэдвийнхээ хүрээнд шүү. Хоёр хөгшин залуу хоёр автобусын дотор хэрэлдэж ийн гинэ. Боссоо өстой нэрэ чи надад сандал тавьж өгсдөө гэж. Гэсэн чинь залуу нь танаа үеийнхээ өлегтэй байсан бол хоёулаа метрон дотор хэрэлдэж байхгүй тий. Тийм ногоо сонсч ирсэн та. Анх удаа сонсчлаа. Асуулт нь одоо ер нь энэ манай эдийн засгт юу болоод байгаа юм бол би сайн ойлгохгүй байгаа. Худалдаа авах чадвар буурсан. Сүүлд миний сонссон мэдээгээр бол төр өөрөө амар том худалдаа авахч болцсон. Тендерийн худалдаа авалт дотоодын нийт бүтээгдэхүүн 45% тань тэнцэж байна гинэ. Надад би ч нөгөө яагаад ийм сүртэй асуулт суугаад нэхэр би зүгээр орчуулагч шүү дээ. Гэрээс ажилладаг. Гэхдээ надад мэдрэгдээд байгаа байхгүй. Би чинь нөгөө харьцуулж харахад амархан шүү дээ. Хаан банкныхаа харилцагтай ус руу ороод гүйлгээгээ нөгөө дасаа хуулгыг харахаар өнгөрсөн оны мөн үеэс миний орлого буурсан байдаг. Нөгөө дөрөвний эхний үеэр ярьдаг 1000 ашиглаад яг нэг ижил хэмжээнд аваачиж байгаа. Гэхдээ ингээд өссөн байх хэвээр тэ нөгөө мэдэгдээд байгаа байхгүй. Над руу нөгөө байнга үйлчлүүлдэг хувь хүмүүс болон байгууллагууд маань залах нь багассан байна. Хүмүүс визэнд орох нь багассан байна. Тэгээ би эхэндээ зүгээр юм худалдаа авах чадвар буурчлаа манай эдийн засаг ингээд сааралтай байна гэж бодсон. Сүүлийн үед надад ямар мэдрэмж төрөөд нэхэр төр өөрөө амар том худалдаа авч болсон. Тэгээ төсөв нөгөө нэг айгу алт ихтэй болсон. Төр нөгөө хувийн хвшлүүдээс худалдаа авалт хийхгүй болонгууд хувийн хвшлүүд нь орлого байхгүй. Тэгээ тэд нар орлого байхгүй бол ажилчдын гар дээр мөнгө гэдэг ч юм уу. Тэгээд би бол яг одоо энэ Монгол эдийн засгт юу болоод байгаасаа ойлгохгүй. Тэгээд би бүр ChatGPT-ээс хүртэл асуусан ингээд баг саарсан ч гэлөө зогссон байгаа л гэдгийгсэн шүү дээ. Өсөлтөнд төр буурсан байгаа. 1-2 жилийн бол үргэлжлэн нөгөө нэг олон үр ашиггүй бондтой холбоотой ч юм уу. Яг одоо ер нь юу болоод байгаа юм бэ л гэж асуух гэдэг маа эдийн засгт. Ягаад энэ худалдаа авч чаддаг юм бэ? За эдийн засгийг гарцаагүй яг ярих ёстой тий. Маш олон магадгүй дугаарт эдийн засаг ярих бах. Ийм асуулт орж ирчаад бас их баяртай байна. Тэгэхээр хоёлаа нэг сэтгэлгээ ярьж чад би нэг арай дотор их зарлалтаа гүйцээчээд эдийн засаг руу орж. За. Түрүү нөгөө нэг яах вэ гэдгсэн, яаж өөрчлөх үү гэдгсэн шүү дээ. Тий. Тэрэнд ингээд ер нь товч хариулахад хүний нөгөө угаасаа энэ тархины энэ модуль чинь угаасаа хэлээр л. Тэр хүний хэлэнд юу ордгийг бүгднгээр нь тий. Киногоор хүлээж авдаг бол киногоор, уншдаг бол уншдаг. Нөгөө тохооныхаа хүлээж авдаг хэлээр нь хэлцдэг бол хэлцдэг. Гэхдээ хамгийн гол нь ерөөсөө хүний энэ тарих, хүний сэтгэлгээ гэдэг бол хүний хэлээр л ярилцсан.
тэрийгээ бид нар чинь нөгөө хийдгүү махан биеэрээ зовжгаад зовсон хойноо энэ ч арай биш юм уу гэдэг нэг тийм масуу маягтай байгаа нэг асуудалтай. Тэгээ түрүүний дээр метроны онгой байна штэ. Тэр чинь зөв штэ. Одоо манайх нэг тийм залуу хүнч болохгүй байна. Залуучууд ерөөсөө биш болжээ гэдэг юм тий. Яг ямар ч нэгэн төгсчүүд тэгж боддог л баг. Энэ чинь энэ хоёр талаас нь бодоход аяг утгагүй штэ. Нэгд өөрсдөө хүмүүжүүлсэн, өөрсдийнх нь боловсруулсан байгаа байдал тийм. Хоёрт ерөөсөө энэ хатуу одоо миний школ, Япон школд ахмад нь дүүмэдийн өмнө хариуцлах хүлээнэ. Тэгэхээр би одоо жишээ нь 60-аад оны энэ ер нь Монголын эдийн засгийг яг чиний энэ асууж байгаа шиг хэлбэрт оруулж үлдээсэн хүмүүсээс бол хатуу хариуцлага олон жил их чаа. За энэ оюутлогооч гэрээ байна. За энэ тендер эдийн засагч байна тий. Тэгэхээр харин хаа очиж манай залуучууд даруухан санагдаад байгаа. Буруутгал нь аюу зөөлөн. Монгол хүн чи ерөнхийдөө бас зөөлөн шүү дээ. Тэр бас яг буруу юм хүчгсэн. Зарчимд бол хатуу хариуцлага хичээж энэ улс төрчд энэ чинь. За ингээд надаас хариуцлага асуух юм байна гэдэг юм бодноц. Тэгэхээр за нэг улс төрчийн хүүхэд тансаглаж ч юм уу амар амьдралд нь ойлгомжтой хэлбэрт орж ирэхэд талбай руу гарч байгаа юм. Энэ чинь цаашаага хүн яг мэдлэгтэй ийм байж болохгүй гэдэг итгэл үнэмшил нь гүнзгий байх тусам тэрлүү нь арай ингээд өшөө арай жоохон тийм юу гэдэг хийсвэр хэлбэрт халтсан ч гэсэн уур нь хүрнэ дээ. Тим чадвар байхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр буруутгал нэг зөөлөн байдаг тийм үү? Яг гэвэл юу болоод байгааг ойлгоход суур нь хүрхгүй байхгүй да. Ойлгочих юм бол хүн чинь гарна шүү дээ талбар руу. За тэгэхээр хоёлаа ингээд ойлгох гээд бас ингээд ажиллаж байгаа нэг царайн штэ ингээд ярилцах гэдэг штэ. Тэгэхээр энэ манай эдийн засаг юу болчиход байна вэ гэд. Чи ерөөсөө бүхэлдээ ингээд одоо хүнээр бол толгоон доош харцсан, хөлн дэше харцсан юм уу? Эсвэл ингээд толгой биенээсээ хит том болцсон юм уу те? Бие ингээд бүх энерги, бүх сахар одоо бүх шимт хичээлэг ингээд нэг юу бид дурдсан нэг тийм хэрэггүй илүү ихтэн рүү ч юм уу хогс орж шин. Тэгэхээр эн чинь яг эдийн засаг бол яг өөрийнхөө юм энгийн ердийн зарчмаар ажиллаж байхдаа эн чинь тийм хэцүү ойлгомжгүй. Тийм амар ингээд удирдахын эцэсгүй юм ерөөсөө биш. Хүний бие чинь тийм зү. Тэгэд ягаад тийшээ ингээд хамаг нөөцийг тендерийн хэлбэрт татчихээн, концессийн хэлбэрт татчихээн. Нийслэл рүү төсөө хувааж авч байгаа зүйлдээ тий 24 мега төслийн хэлбэрт оруулаад гол дээгүүрээ, тэнгэр дээгүүр, газар доогуур бүх хэлбэрт оруулаад татаад байна шүү дээ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр цаана мэдээж энэ анх манайх нөгөө 21-р зуунд бүр 20-р зуунд 90-ад онд хоцорч одоо энэ орчин үед нэгдсэн. Орчин үед хоцорч нэгдэнэ гэдэг бол экспортын өрсөлдөөнд орно гэсэн үг гэдэг. Экспортын өрсөлдөөнд олон улсад орно гэсэн юг хэлдэг вэ гэхээр чиний одоо үг нь над хийж байгаа AI-ыг өөртөө гаршуулж авах шиг технологийн өрсөлдөөнд оролцсон гэсэн үг байдаг. Тэр нь яахыг хэлдэг вэ гэхээр шинжлэх ухааны сургуулиудтай авахыг хэлдэг. Тийм үү? Шинжлэх ухааны сургуулиуд оюутан аваад нөгөөх нь лабораторид за энэ арсыг яаж боловсруулах вэ гэдгийг ойлгох үс чадвартай байхын тулд лабораторитой дунд сургуультай байна гэсэн үг гэдэг. Тийм үү? Тийм ээ. Тэгэхээр процесс маш ихнээсээ одоо жишээлбэл зүгээр гадны оронд нөгөө ингээд их сургууль дээр нь хүртэл ийм стартап хаб энэ байдаг тий. Одоо Монголд тийм байна уу мэдэхгүй байна. Moist дээр өөрхөн шүтээс оюутнуудаас ингээд гой санаа гарахад тэр нь ингээд нөгөө бизнес хийх ингээд юм бэлэн байчихдээ шүү дээ. Үнгүү ингээд лаборатори гэдэг бараг ийм нэг офис өрөө бэлэн байдаг. Гадны орнуудад бол тэр нь бүр ингээд бараг nationwide бизнес орлоход боломжтой байдаг гэж би ойлгосон шүү дээ. Гадны орнуудад. Институтны хөгжсөн гэх юм уу тий. Тэр чин тэгээд бас тэр чин баг дунд сургуультай физик химиг ойлгоцсон хүүхэд авч байгаа шүү. Тийм биз дээ. Тэгээд тэр баг дунд сургуульд физик химиг ойлгуулна гэдэг чинь багштай байна гэсэн үг. Багш нь хүн шиг цалин авч ийн гэсэн үг. Солонгос явж ажил хийлгүүгээр одоо энэ дэлхийнхаа физик химиг сонирхоод сууж явах боломжтой байна гэсэн үг. Тэгэхээр бид нар яасан
ер нь экспорт гэдэг чинь яг хүний дэлхийд хэрэгтэй нэг юм хийн гэсэн үг шүү дээ. Тийм юм хийхгүй тал руугаа ингээд ор авчиж байгаа байхгүй. Нөгөө дэлхийн хөдөлмөр хуваарлаж байгаа 2 дугаар дайны дараа хийгдээ тэг хатуу тогтцсон юм шүү. Япон, Герман хоёр л маш үйлдвэрлэдэг. Тэгээ хин юу хийх чадамж нь ингээд нөгөө дэлхийн нийт эрэлтээ ингээд ер нь хангацсан. Яг гоо ганцхан хятад л сая нөгөө гайхамшигаар эдийн засгийн хүчээрээ BYD-ийн борлуулалтаа Tesla-г даваалж байгаа шиг байна тий. Гэхдээ энэ чинь ийм Хятадын жишээл ганцхан супер болохоос ер нь ингээд дэлхийд даяар нөгөө хин юу хийхэд дэлхийн хөдөлмөр хуваарлалт нь хийгдээ дууссан. Тэгээ бид нар одоо ингээд үлдсэн хугацаанд нэг тийм худалдаа авахч орно л байх юм шүү. Би бол нэг тийм готрон үзэлтэй болоод наад чи одоо готрон үзэл гэх үү эсвэл одоо нөгөө эсвэл би бүр шаардлагагүй гэж боддог. одоо би чинь залхуу тэгээ залхуурахаараа надаа ингээд нэг тийм юу олдтой шалтгаан тий. Тэгэхээр нөгөө Монгол хүн чинь ингээд юм хийхгүй гэж шийдсэн. Тэгээд тэрэндээ ингээд за ер нь ингээл бүх хийх юм дуусчихээ тий. Гэтэл чин жишээ нь яг хөдөлмөр хуваарлалт гэд ирэх юм бол T-Ford загвар одоо алдарт дэлхийн хэрэглээг хувьсган өөрчилсөн Ford-ийн T загвар 1905 онд гарч илаа. Гэтэл Ford-ийн өмнө чинь аль хэзээний Benz одоо юу гэдэг Германаас тий ингээд явцсан байсан. Гэтэл тэрний дараа за ингээд машин бол Европ, Америкийн гэдэг ойлголтын араас бол Honda, Toyota эднэр Азиас явсан. Дараа нь одоо он чинь Солонгос одоо Японыг хизээч гүйцэхгүй юм шиг л санагддаг байсан. Урчин GDP нэг хүнд ногдох нь даваад явцсан. За ингээд нэг юм гоё мөхийн юм цикл бол араас нь явж идэг. Ягаад энийг индастри гэдэг. Ягаад индастринууд араас тэгж одоо хөгжиж гарч ирэх боломжтой байдаг вэ гэхээр за тэгээд энэ технологийн тэр даяар шинж мэнж те технологи шилжих хөгжих шинжийг ярьж болно. Хоёрт бол нөгөө төрүүлээд үйлдвэрсэн орны хувьд амьдралын стандарт өндөрсөд ирэхээр цалингийн түвшинд дагаад төсдөг. Араас нь нөгөө энэ хятад яга хөгжсөн чинь бас тийм шүү дээ тий. Тухайн үед бол цалингийн өртөг бага байсан. Түрүүн та нөгөө экспортын уралдаанд ордог гэсэн тэрийн л харин тодруулсан маар л да. Одоо тэгээ бид нар яхаа доллараа гаргаад зараад доллараа оруулж ирээд эдийн засгаас солонгоруулах нөгөө л нэг би одоо энэ үгийг бүр ингээд цээжээр мэддэг болсон байгаа. Би бол яг сайн мэдэхгүй шүү дээ. Эдийн засаг би олоос харилцсан юм ярьж хэлтэй л дээ. Өсгөө зурсан. Тэгээд нөгөө манай лаг ус төрчд яриаг сонссоор байгаа. Би энэ үгийг цээжилсэн байгаа. Тэгээд хизээч амьдрал дээр биелээ болтгоо те. Нөгөө ийм лидинг индастрийн нөгөө дийлэнх орлого олж ирдэг салбар нуулуурхаа. Тэгээ нөгөө энийгээ солонгоруулах хэрэгтэй энэ төргээл лаг юм яриаддаг шүү дээ. Тэгэхээр нөгөө таныхаар бол экспортын уралдаанд орох хэрэгтэй гэхэд тэгээ бид нар ямар нэг нэмэгдэх шингэсэн юм эцсийн бүтээгдэхүүн ус дотроо үйлдвэрлэл экспортод гаргах нь л манай эдийн засгийн хамгийн чухал зорилгоудын нэг гэж ойлгож болох уу? Хоёлаа юунаас нь эхлээд сэтгэл та бид нар чинь дэлхийг киногоор үзээл, дэлхийгээр аялж үзээл, эргэж ирээл тэгж амьдрах гээд хүсэж штэ. Бид нар өнөөдөр энэ Samsung-а iPhone-о барьж, машина унж ийн. Энэ хэрэглээний түвшинг чинь эргээд орлогоор хангаж явах хэрэгтэй тийм үстэй. Тэгэхээр энэ чинь ямар нэг байдлаар л бид нар орлого болохгүй бол одоо нэг 36-7 тэрбумын долларын одоо баланс тэр өртөө. Тэр өрчин чиний надад асуугаад байгаа. Яагаад ингэж миний орлого болж байгаа валют өдрөөс өдөрт хямдраад яагаад миний орлогын түвшин эргээд тарахаар буураад байна вэ гэдэг чинь бид нар дэлхийг эдийн засгт оролцох ёстой ажлаа хийхгүйгээр хэрэглэх ёстой хэргийн хэсгийг хэрэглэх гээд тийм ээ. Тэрнээсээ болж зээлээр дараал те. Одоо ч тэгж байгаа юу? Би тэгж ойлгосон шүү дээ. Засгийн газрын бонд те. Дахин зохион байгуулалт дахин санхүүжүүлээл те. Улам ингээ хүн өндөрсөөл яваад тийм шүү баг те. Хугацаагаа сунгаал хүүгээ өндөрсгөл засгийн газрын шинэ бонд гаргаад тэгээ явагддаг. Үгүй юу? Хүүгээ ядаж бууруулж чаддгүй. Хүүг буурах хэсэг нь тухайн үеийн манай нөгөө суур санхүүгийн базаастаа зэрэг хэмнэлтэй болдог тийм. Одоо жишээ нь манай сая өнөөдөр гэхэд уг нь сайн мэдээ орж ирж чинь 61%-аар нүүрсний экспорт өсөж байгаа байхгүй. Энэ бол асар өндөр өсөл. Тэгэхээр бид нар хэрвээ мөн үетэй харьцуулаад өнгөрсөн оны мөн үетэй харьцуул. Тэгэхээр эн чинь энийг бид нар ингээд доллар ороод ирэхэд манай одоо валютын нөөц ч юм уу ингээд өндөрсөд тэгэхээр жишээ нь баталгаа өндөрсөж байгаа учраас санхүүт чинь найдвартай төсмө хүүн багасаар манай дахин зохион байгуулсан бондын үр буух хэрэгтэй гэдэг тийм. Тэнгуут жишээлх юм бол доллартай боллоо гингуута за нэг том ордны зам худалдаа тавьчих гэдэг хэлбэрт орох орчин. Чи манай төрийн баталгаа болохоос өмнө буцаж гарч явж чадсан шүү дээ тийм.
Тэгэхээр эдийн засаг олсон орлогоо улсдаа илүү сайн тогтоох нь эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай зүйтэй зүйл юм байна тийм үү? Тэгж ойлголоо. нэгдүгээр хэдүүлээ ер нь бид нар яаж яаж доллартай авах юм гэдгийг бодож тийм. Яаж манай улс илүү их доллартай байх вэ? Тэгэхээр тэр доллар чи өнөөдөр бид нар нүүрснээс жишээлх юм бол 1 тэрбум доллар боллоо гэж бодоход за энэ 1 тэрбум долларыг юунд зарцуулвал дараагийн цикл дээр энэ 1.1 тэрбум доллар болох вэ гэдэг энэ бодлогыг чи эдийн засгийн бодлого гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ чи яаж 1 тэрбум доллартай болчлоо 800-аар нь зам барьчих. Тэр 800 тэрбумаас юу ачи? Одоо 100-ын 200-ын ч юм уу дундаас нь булгаа хийчигээд булгаад живцэн болохоор л ийм байгаа болохоос ш. Яг нь манайх чиний хэлдэг үнэн ингээ боловсруулах салбарын өрсөлдөөнөөс хоцорсон. Гэхдээ сүүлийн 2-3 жил бол рекорд орлоготой байна шүү дээ. Бусад тэр нь яагаад тэгвэл юм өвхийн амжиргаанд надад жишээлбэл мэдрэхгүй. Би хангалттай ажил хийж чадахгүй нөө. Эдийн засгийн энэ гой сайн үзүүл өнөөдрийн 61% ер нь ингээд түрүүний таны хэлдгээр тэр рекорд улс нь рекорд орлоготой юм. Нөө хулгай нь өгөөж ин авч явчихад байна уу? Төсвийн хулгай. Тэгэхээр одоо энэ 25 оныг хар. 24 он юм байна. 24 онд манайх зис нүүрс 2-оос одоо түүхэн рекорд 14 тэрбум доллар болсон. Энэ бол ингээд бид нар үнэхээр зарчмын дагуу санхүүгийн эдийн засгийн бодлого хийгээд ингэхэд бол бид нар нэг хүн шиг нэг хотод амьдраад тий хүн шиг нэг амьдрахад бол энэ бол хангалттай. Тэгэхээр яачаад байна вэ гэхээр чи нөгөө энэ одоо нөгөө Хантингтоны яг улс төр судлаачийн тодорхойлсноор манай эдийн засгийн орлого эдийн засгийн орчин үеийн энэ байдал энэ арталт улс төрийн институт өөрөө хоцрогдоод тэр нь юм коррупт авилчих гэдэг яг энэ бүтц рүү гарцааг уурсан. За тэгээд тэр нь татан задлаад яриад гэх юм бол одоо шинэ патронууд буюу шинэ цагийн эзэдүүдэд хуваагдчихдаг омгийн зохион байгуулалтанд орсон. Тэд нар өөрсдөө улсын их хурлд нөлөөллийн агентуудаас суулгацсан. Агентуудаараа дамжаад өөрсөнд ашигтай хууль бид нарт наалдах биш. Өөрсдийнх нь одоо явцуу төсөл болж хувирах. За тэгээд энэ сэргийгдэгч хүчгээд явж байгаа дотор чинь зөндөө тийм байгаа. Тэ? За энэ өөрхөн ордууд юу болж хувирч ийн гэхээр энэ бол тэр нөлөөллийн лобби агентуудын хийж байгаа бодол төр энэ бүх орлого чинь цаашаа ингээд нөгөө буруу эрхтэн рүүгээ татагдаж байна. Явчихад байгаа хөөх тэ. Сүүлдээ эн чинь сая энэ Нямбатрын үед хамгийн амар ер нь хоёрдны засаглал төр 2025 оны 1 сар шүү заяа одоо он сартай хөрнө өгүүлж чадна. Улсын их хурлаар ер нь бол юу орж ирсэн. Төлөвлөгөө бодлогод эндээс эхлээд бүр хамгийн амар хортой хэлбэр рүү орж байгаа хгүй юу гэхээр өмнө нь бол ингээд дотоодын корпорацууд за нэг зам болгоод ч юм уу за тэнд нэг тусан болоогүй байшин бариад энэ орлогуудыг чи ингээд төсвийн хөрөнгө оруулалтын хэлбэрт оруулцсан. Тэр нь нийтдээ нэг 11 их 80 дийл 12 их 80 орчим болцсон юм жисэн байхгүй. Тэнгууд тэр чин бас юм лимит шүү дээ. Нэг сумын төвд хэдэн соёлын төв барих юм. Тэрэндээ ингээд тулцсан байнгут за ерөөсөө энэ урагшаа асар том худалдаа авалт хийгээд тэр компаниудын Монголд ямар л нэг юм хийтэй. Тэр нь төвчл шийднүү байна уу, энэ гол нь ширгэнүү байна уу татгүй. Бүр шууд ингээд одоо Монголын жоохон эдийн засгаас энэ дэлхийн том эдийн засгийг тэжээх юм бүр гадагшаа тусаалдах юм руу оролцож байгаа 25 нас эхлэх байна. Надад бас нэг өөр асуулт байна. Арай нэг айтайхан асуулт гэдэг байна. Энэ манай хөршүүд амар хөгжиж байна. Узбекистан, Казахстан. Тэр Higgsfield гээд айгуулаг AI байдаг. Яг ChatGPT Gemini гэдэгт адилхан. Тэдэртээ бүр ингээ өрсөлдөх хэмжээний захиурын хүндэд Казахстан залууг гараад ирсэн. Тэгээд Higgsfield AI шиг манайх бүр энэ улсын эдийн засагт нөлөөлөх үс боломжтой тийм одоо жишээлбэл манай хамгийн лаг AI чинь чимээгийн AI ч юм уу те. Нэг юм үндэсний гоё тэгэл манай л нэг айтгийнхны ярьдаг л сэдвтөө чаас би тэр хүмүүсийн ингээ яриаг татаж хэлэхээс жоохон гонигтай л байна л та. Хизээч биелээ олдгоо амьдрал дээр те. Би нэг тийм факториалист төрлийн юм баггүй. Яг нэг тийм unicorn төрүүл гоё энэ бидний хувьд хэрэг хол мөрөөдөл бол эсвэл боломжтой юу. Казахстанчууд чадчихдаг бидэртэй л адилхан усууд Төв Азийн орн те. Бид нар бол нэг тийм зүүн өмнөд Аз биш шүү дээ. Төв Азийн орн л гэж юм боддог шүү дээ. Бүсчлэлээрээ газар нэрээр.
Тэгэхээр яг энэ хажууд нэг 500 600 км хөрөнгө газар. За бараг Баян хөлгөөс 100 км ч л хэдэж штэ. Тэр дунд нэг жоохон орсон юмдаг. Хажууханд яг ижлэхэн цаг ууртай орны улсууд тэнцээ unicorn төрүүлсэн байхгүй. Сая долларын үнэлгээтэй 100 сая. Хэдлээ unicorn чинь үнэлгээ хэд өгдөг вэ? Тэрбум доллар лээ. Түүх тийм үү? Тийм нэг тийм unicorn гэхэр хүмүүс мэднэ нэг тийм өндөр үнэлгээтэй компани Казахстанаас гаралтай Higgsfield гэдэг нэртэй. Тэгээд тэд нар тэгж чадаад байхад бид нар тэгүүлж чадах болов AI компаниар. Та нөгөө AI технологитой компаниудад хувьцаа авсан хөрөнгө оруулалт хийцэн итгээд байгаа шүү. Бооцоо тавьчихсан. Тэр шиг нөгөө манад нэг тийм ганцлаг компани гараад ирдэг юм л та. Зөв их романтикаар мөрөөдөл. Мэдгүй гарахгүйгээр жишээлх юм бол бас яаж 21-р зуунд амьдрах вэ те? Харин тийм камерон те. Тий одоо тэр баяр цогт гүшүүн одоо арчсан намын дараагийн хэсэг гэдэг. Баяр цогтгоо хэлсэн нэг үг надад амар тод туссан шүү дээ. Энэ эдийн засаг AI хоёр холилдохороо эдийн засагт AI-ийн оролцоо нэмэгдэхээрээ ингээд процентоор биш пунктээр нэмэгдэг. Эдийн засаг чинь нөгөө ингэж 4.5 4.7 ингэж өсдөг юм байна шүү дээ. Одоо arithmetic progressor AI эдийн засагт ороод ирэхээр geometry progressor өсдөг гэдэг байна. Тэгэхээр ингээд ийм дэлхийн нийт бидрийг орхин отох гэдэг юм шиг. Тэ ингээ 10 20 30 40 гэж өсдөг гэдэг байхгүй эдийн засаг нь баяр цогтгоо хэлснээр шүү. Эдийн фиксэн болж байна. Бас нөгөө түрүүн хоёлаа догматик зөвлөгөө ярьснаас цаад чинь айгүй худлаа ярьд шүү. За. Би нөгөө нэг тэр дуртай ус төрч болохоор нэг хэлсэн үгэнд бас шот. Тийм нөгөө та нарт тийм дуртай байхаар ингэж харагдах арга айгүй болсон байхгүй. Түүнээс хүрхий одоо манай үеийн ер нь экономистууд энэ төр хэлэндээ эдийн засгийг маш их буруу тайлбарладаг. Анх авсан нөгөө суур нь мэдхгүй миний ойлгож байгаа. Комсомолын юу ч гэлээ бас ийм соц сууртай байхгүй да. Тэгэхээр нөхөр хизээч орчин үеийн эдийн засгийг ойлгоогүй. Орчин үеийн юм шиг харагдах арга болсон. Тэгэхээр жишээлх юм бол одоо AI шок гэх юм уу дэлхийд үүсээд бас нэлээд хэдэн жил болж штэ. Тийм geometry progressive өсөлт бол энэ тэнд гараг байгаа. Огцом өсөж байгаа Nvidia ч юм уу, Microntech ч юм уу компаниуд бол зах зээлийн нөгөө маркетинг бүтцийг нөгөө Тайваны чипний компани дээр тий эвдэж байгаа. Түүнээсээ болоод яг дотоодын нэг бүтээгдэхүүнээрээ тийм одоо экспоненциал өсөлт гэж хэлдэг л те. Огцом өсөлттэй өсөлт хийсэн эдийн засаг одоо байхгүй. Яа тэгэхээр түрүүн би чимд хэлж байгаа эдийн засаг гэдэг чинь бидний бодож байгаас илүү консерватив тийм уламжлалт бүтцээрээ бас хэрэгждэг. Тийм байхгүй. Тэгээд түрүүн хоёлаа юу ярьж ирсэн шүү дээ. Тийм хоёлаа тэр субъектив хүн ярихаас илүү түрүүн тэр Higgsfield гэдэгтэй адилхан. Манай дээр тийм лаги компани гарч. Наа чи түрүүн чи энийг өөрийнхөө асуултаар үүсгэж байгаа байхгүй нөгөө ингээд бүх юм ингээд хуваарлагдсан хийгээд дууссан. Одоо бид юм бэ? Найдвар байгаа болов уу л гэж. Тийм биш ээ ийм байна. Би яг өөрийгөө ойлгочлаа гэх шиг. Хэдий тэгж нөгөө дэлхийд даяар хөдөлмөр хуваарлалт явагдаад дууссан гэж би үздэг ч гэсэн байж болох үс цорын ганц миний хувьд итгэл найдвар очно байж магадгүй гэж би хараад байгаа. Яг үгүй энэ нөгөө өөрөө бизнес нөгөө юм IT сүртэй зүгээр софтвер шүү дээ. Ингээд дүгнэлтээсээ ихэд ер нь ингээд нэг 200 гаруй жил ингээд эн чинь суур ингээд хүнд мануфактур, хөнгөн үйлдвэрлэл гэдэг ингээд хөгжиж явсараад оюун ухааны агуулмж шат болгоод нэмэгдээд шүү дээ. Тэ? IT-ийн 90-ад он, 2000-ад он одоо бүр ингээд цэвэр юм оюунлаг хэлбэр рүү орж ирж байна, тэ? Эн чинь бол манай нөгөө бүх сул талыг одоо тооцоогүй тооцоонд орохгүй болгож байна, тэ? Далайгаас алшигдсан илгэн, тэ? Итгэлийн чинь зөөггүй тээвэрлэхгүй. Тэгэхээр уламжлалт манайхыг хязгаарлаж исэн хүчин зүйлс бол тооцогдохгүй болсон салбар. Нэг. Хоёрт биднэрт энэ Homo sapiens-ийн төрөл бидний энэ толгой тархинд бусад энэ орнуудаас дотоод ах нэгийнхэн ширхэг одоо өстэй одоо пунктийн ч байна уу, процентийн ч байна уу зөрүү байхгүй. Гуравт бол бид нар энэ дотроос одоо стил нэг тодорхой хэмжээнд энэ чинь одоо чимээч айгуу сайн штэ ер нь. Ер нь нэг юм одоо дэлхийд хэрэгтэй. Нэг юм хийхгүйгээр бид нар энэ ер нь хэцүү энэ 100 ер нь цааштай тий. Тэгэхээр ер нь хийхээс өөр харахгүй гэх юм. Хизээ хэмбэ яаж сайн тий. Гоё яа. Тий та бүхэн сайн ярих хэрэгтэй юм тий. Айгуу ойрхон санагдав. Казахстан шүү дээ. Айгуу ойрхон. Манай хөрш орнд. Тий тэгээд тийм л байна. Хөгжлийн эдийн засаг гэдэг салбар байлаа. Ингээл хөгжсөн орн, хөгжөөгүй орн гэл
амар хуваагаал ингээл бид нар чинь шалтгаан хүчин зүйл гээл. Мгм. Одоо амар эмжиг төгчж байгаа шүү дээ орнууд. Мгм. Энд ч өөрөө гүцч одоо юу гэдэг араас гарсан орнууд. Тэр томьёолол гэдэг хэвээр өстэй тий хөгжиж буй хөгжмөө. Яг тэр чинь ер нь бол ихтэй нэг юм актимжил аргачлалын асуудал шүү дээ. GDP-гээр нь хуваасан юм уу? Юугаар нь хуваасан те? Амар ч гэсэн сүүлийн үе 10-аад за нэг 8 оны хямралын шок дусснаас хойш бол улс орнуудын юм хөгжлийн юм темп амар гоё сүүлдэж гараад ингээд те бүтэхгүй болцсон гэдэг нь болж байгаа. Одоо надад ингээд нийтлэлийн хувьд ч гэсэн өдөр тутмын нэг тийм гонигтай гэх юм уу сонголт хийх хэрэг гардаг. Уг нь бол бид нар өөрсдөө ч хөгжихийн хувьд ер нь нийгмийн улсын хөгжлийн хувьд ч гэсэн угтаа бол юм цэвэр тийм үед идеализмын шинжтэй. Идеалын тухай тий зарчим онол оюун ухаан ийм сэдвүүд дээр ажиллаж тэрийгээ ингээд хөгжих юм бол бид нар өөрсдөө ингээд нөгөө дэвшчихдэг одоо хүчин дэвшчихдэг гэх юм уу. Гэтэл манай нийгэмчдээ хурдтай ч юм хөдөлгөөнтэй ч юм бүтлгүү ч юм тий сүлдээ нөгөө өөрсдөө хэлдэг болчихлоо шүү дээ. Эрүүл хүн байна уу гэд. Бүгдээр нийтээр нэг үзүүлэх хэрэгтэй. Нийтээр нэг үзүүлэх гэдэг онгоо гарлаа. Тэгэхээр эний чинь ингээд бид нар яг тэрэнд чирэгддэг байхгүй. Юм ингээл дэндэл галзуураал бүр ингээл бүр арайчтай хэмээр болоод тэр хүн чинь тэсэхгүй шүү дээ. Гүй наа чи юм штэ тийм штэ гэл ингээл анхаарахгүй одоо бичгийн амьдралын сэдв агуулга бол ундаг. Тэгэхээр би энэ ядаж нэг юм 3-р хэсэг оруулаад бүр хүчээр шахуу зориуд ингээд өнөөдрөөс ангид суур сэдвүүд те ярьж игээд ингээд ийм хэсэг орсон байхгүй. Тэгээд монгол хэлэнд хэлсэн байт юм дөө нөгөө холын зорилгогүй хүнээс ойрын зовлон салбарч үлээ. Тэр чинь зорилготой ч биш л те. Холын гэдэг ч одоо юу гэдэг алсын уртын тийм нөгөө агуулгуудаа ухаанаар энэ төр ойлгохгүй болохоор чинь өдөр болгон нэг шинэ асуудал тариал өдөр болгон тгийгээ дараал тэгж амьдрал түүртэй л те. Тий. Тэгэхээр өнөөдөр хоёлаа ярих гэж өгүүлэгч бол жишээлх юм бол анхны дурлал гэдэг нэртэй. Энэ миний одоо орчуулсан нуудаас баг хайр дурлалын сэдвтэй ганцхан өгүүлэгний нэж магадгүй. Тэгээд удахгүй юм бас залуучуудад ойр юм романтизм төвөр гарна. Тэр нь багтж байгаа. Ихний энэ ер нь хэмжээгээр бүтэн өгүүлэг маань хэдэн утас өгүүлэг аваа. ингээд бүтэн. Ингээд бүтэн. Энэ богино өгүүлэг юм биш үү? Би яг үнийг дуустал нь уншиж чадсангүй л те. Би нөгөө яг үнийг хэлээд нөгөө юм орон зохиол утга уян гамнаас жоохон хол. Яг нь бүр 10 жилийн хүүхэд тахтай шүлэг зохиож бичиж хүртэл чаддаг байсан. Тэгээ одоо нөгөө түрүүн би танд хэлсэн яг үнийг хэлээд бүр юм унших дадлаач хүртэл бүр гээцсэн байгаа байхгүй. Тэгээд нөгөө интернетээс уншсан чинь юу гэчлээ. Яг их амархан сэргэн. Тэгээд би нөгөө ингээ санаа зовоод одоо би ингээ би яг үнэ л хэлээ би ингээ тэнэг болж байгаа юу л гэж асуусан би. Би ингээ унших дадлааг ингээ 4-5 жил болчихлоо. Хитрхийг ингээ мэдээлэл авдаг те. Сошиал медиа аягүй идэвхтэй ашигладаг. Тэг ингээ мэдээлэл авдаг. Тэгээ ингээ унших дадлгүй болчихлоо гэж асуусан чинь яг хөө мэдээллийг арай өөр хэлбэрээр би нөө төр сургууль өгсөн байхгүй. Тэгээ бидний 10 жил тахад нөгөө эмпати эрхлэн гаргадаг сургамжт өгүүлэлгүүд гэдэг нэг ном байдیں۔ Тэр дээр нэг сургамжт өгүүлэлгүүд байхгүй ингээд нэг шинэ мэдлэг олж авах болгондоо хан дээр хадаас саддаг байхгүй. Хүүхэд нь аав нь хэлээд өгцөн. Тэгээ аав нь нэг өдөр хүүхдтэйгээ өрөөнд ороод ирсэн ханаар дүүр ингээ хадастай болцсон. Тэгээ аав нь за чи одоо энэ хадаасаа юунд ашиглах вүлээ гэдэг байхгүй. Тэгсэн чинь хүүхэд нь гадуур буцаад ялын нэгэн дээр нь гадуур буцаа өглөгчтэй. Тэгэд нөгөө энэ өгүүлгээс би л авахгүй тэр гэж ойлгосон. Тэгэхээр нөгөө мэдлэгийг ашиглах хэрэгтэй юм шиг санагдаад тий. Нэг шинэ мэдэхгүй монголоор дүүрэн л юм ухаантай хүмүүс. Би нөгөө ном уншдаггүй гэдгээ айгүй өөрийгөө зүгтгэж ярьсан аа тий. Тэгээд байна. Тэр түрүүний чи нөгөө гол найзаас асуусан юм ба штэ. Би тэнгэрч гэнэ үү гэдэг. Би тэгээ гол найз гэж хэлхээ болчих юм. Эхний хоёр
юугаар бүтэн нэлээд ярьсан болохоор тий. Тэгэхээр тэгэл ярьсан. Жишээ нь тэр тэнэрлэлээ чи ингээд одоо юу гэдэг бүр ингээд амар харин ч ухаантай ч юм амар прагматик айгүй реалист те харин ч бизнестэй илүү чадвартай болж магадгүй шүү дээ. Уран зохиол эсвэл ном уншихгүй яг гэвэл байнга ядаж IT чих хурдан л да код модо дагчих хэвээр те. Тэгэхээр эсвэргээрээ ингээд бүр ухаантай гэх юм уу яг мэрэгжлийн талаас харахад чадвартай болоод байж магадгүй те. Гэтэл нөгөө талаасаа нөгөө хүний сэтгэл мэдрэмжийн ертөнц зоо штэ тий. Яг хөө тэрийг ингээд нөгөө нэг балансгүй явж байгаа тал байх шиг байна л да. IT ерөнхийдөө хүнийг хүсээ өгөх тийм хүнлэг бус техникл. Тэгээ юу тийм техниктэй харьцах талдаа ядчиж сонирхолтой. Тий. Тэгээд хүний цагийг бүр бүтэн өөртөө аваа авчдаг тал мэдээж байгаа бах. Яг би чинь унших бичих талд хүнийг унших ёстой гэж үздэг хүн л бичиж байгаа шүү дээ. Тэгээд бидний энэ нөгөө нэг тарих чинь би хэлээгүй шүү. Нөгөө угаасаа энэ нэг биологийн за цаандаж 3 тэрбум, наандаж 1 тэрбум, за тэг хүний нэг бичиг үсгтэй нэг 3000-аас 4000 жил. Энэ үеийнхаа энэ нөгөө модуль энэ юмс ерөөсөө огт төдийлөн хул өөрчлөгдөг байхгүй. Тэгэхээр бидний эргэн тойрны өгөгдөл бол ингээм амар өөрчлөгдөж идэг. Тэгэхээр зэрэг одоо бол чи гоё бас залуу байхгүй. Тэгэхээр нөгөө залуу хүн чинь бас амбицтай, гэр бүлээ одоо бас орлоготой байлган тий ашиг орлого олно, бизнес гэдэг ингээд явцдаг. Гэтэл надад ингээд 70-аад оны жишээ найзууд байна. Арай надаас ах. Тэд нар бол танараас илүү бүр ингээд яг 18 хүрээд яг их сургуульд ордог, уншдаг, суралцдаг насн дээр нийгмийн шок тэгдэд. Шууд ингээд хахаа үрээд амьдралын одоо замд гарсан залуучууд. Тэгж төсөөр байгаа бизнесээ босгоод, амьдралаа босгоод ингээд одоо хүний жаргадаг нас гэж байна шүү дээ. Бас монголчин бас хөдөлмөрлөөд ингээд бизнесээ хийсэн залуучууд. Өөрийн гэсэн сайхан бас эрхчлөөтэй болох боломжтой. За жаргыг гэсэн чинь нөгөө нэг 60 ертөнцтэй харьцах гэх юм уу тэр нөгөө юунд бэлтгэдэггүй. Мэдрэмж нь гэх юм уу те. За тэр хүнд мөнгө байна. Тийм байна. Тий. За түүгээрээ чи балет үзэхгүй гад нөгөө мөнгөтөөмөс. Тий. Одоо за чи түүгээрээ бүдүүлгээр хэлэхэд нөгөө ингээ 8 хийсээр хагаад бүх юмтай болсон ах их нар маань балет үзэхгүй гэж хэлсэн. Хэлээ штэ. Жишээ нь ингээд ахын рекланээс за би жишээ нь хувц цуглуулах дуртай байлаа гэхэд би одоо 100 давхарлахгүй штэ тийм үстэй. За нэгийг ингээд өмснө. Тэгээ би өдөрт 100 хооллохгүй тийм үү? Нэг 2 хоол идэнэ. Тэрнээс цааш яах вэ гэдэг тэр нэг юм хүний амьдралын чанарын асуудал байхгүй та. Уншлага бол хамгийн нэгдүгээр. Тэгэхээр бүр тэгж яриул чи одоо уг нь бол ингээд гоё бүр өөрийн гэсэн юм загварчлалын юм бизнесийн бас юм тодорхой бас том амбиц байхгүй. Гэтэл одоо яагаад Японы executive-ууд том боссууд яагаад тийм алдартай уншигчтэй байдаг вэ гэхээр тэд нар чинь тэр загварчлалаа ийм одоо гэдэг сонгодог суурнаас сэтгэж байгаа байхгүй. Тэгэхээр би ерөөсөө чамд ч гэсэн тэгжэл хэлэх байна. Бизнес адилхан, урлаг адилхан. Та нар одоо энэ дэлхийд гарч байгаа гой одоо кинонууд те харуулж адилхан гинт ингээд шинэ ингээд цаасандаг ингээд суужгаад зохиол бичдэг. Тийм нөгөө дандаа классик зөртэй байдаг юм л шүү дээ. Бүгд нэг классик зохиолоос итвсэн санаа авсан. Заавал тэр чинь зүгээр л юм тухайн найруулагч, тухайн уран бүтээлчийн шинэ элемент гэх юм уу? Тухайн цаг үеийн адаптац орж идэг болохоос биш. Яг нөгөө бүх зохиол 7 төрөл тохиолдно гэдэг шиг. Тэгэхээр энэ улс орноо нэг айтайхан аваад явж байгаа энэ бизнесүүд тийм үү? Ер нь ар гэрээ ихнэр үүдээ энэ чинь уншигчд байхгүй та. Бид нар одоо сонгодог суурнаас ер нь бизнесийг, эдийн засгийг тэр уншина гэдэг чинь яг жоохон залуучууд ойлгомжгүй гэж магадгүй. Энд чинь нэг зам ёсны тухай ч юм уу, мөнхийн тийм одоо буддизм гэдэгт гардаг шин мөнхийн үр тийм зам ёсны тухай ойлголтоо авсан.
тэрэнд нийцүүлж амьдрал нийгэм өдрөө завжчилж хөгжүүлж чадж байгаа орнууд л айтайхан амьдарч байгаа да. Одоо энэ хятадын их тесрэлттэй чинь ингээл гинт эдийн Сяопин амар зах зээлийн эдийн засгтай болвол тийм үү. Тэгэл юм болцсон юм шиг юм ярьдаг. Энийг би залуучууд хэлээ. Ер нь bullshit их штэ. Тийм, догматик тийм юм бол айгүй их. Тэр нэг ном л байгаа ш талдартай те. SFP-ний тэмдэглэл ямар ч тэгэл те. Тэгэл гэтэл чин одоо Англид дор зохион бүтээгдэх хүртэл хятад бол дэлхийн нийт бүтээгдэхүүний одоо $2 тутмын нэг нь хийжсэн ороо. Тэгэхээр эдгээр чинь энэ байгаль дэлхийгээс нөөцийг ашиглах, хувиргах, хөдөлмөрлөх, бүтээх, тэгээд тэр тусмаа тэрийг арилжах, бодлох юм бүхэл бүтэн систем нь энэ орчин үеийн гэгдэх энэ энжинтэй систем эхлэхээс өмнө бараг төгсөрсөн байсан. Манай дэлхийн хамгийн их ном уншдаг хоёр ор манай хоёр хөрш юм байна лээ. Миний бүр нэг 7-8 жилийн өмнө уншижсанаар хамгийн ихэнх хятадууд байсан уу, орсууд байсан уу? Яаж ингэж тийм нөгөө хүн амын хэдэн хувийг уншиж чинь гэдэг үзүүлэлтээр ч үлээ те. Literacy rate биш нөгөө reading rate юм шиг хүн те. Орс нэгт хоёрт хятад Баабургон хэлснээр бол манайхан бас ингэ нийт дээрээ сайн уншдаг гэсэн. Тэгээд тэр талаар сая бол хоёулаа зөвхөн хүний талаар ярьж эхлээл яачлаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь нийтээр манайхан ер нь ном сайн уншиж байгаа байх хангалттай хэмжээнд яад юм бол тийм том зүйлт статистик тэр гаргадаг юм болов манайх ер нь. Залуучууд ялангуяа одоо нөгөө Gen Z гэж яриад байгаа залуучууд маань ном электрон вершн чамаагүй сайн уншиж байгаа юм. Би нэг тийм юунд бас их тийм бас дуртай биш ингээл энэ ингээл бүр болохгүй болчлоо. Уншихгүй байна гэл тий. Үгүй тэгж хэлвэл ядаж би чи өөрийгөө үүсэх болчиход шин. Чи огт уншихгүй байгаа нийгэмд яаж бичээд байгаа юм бэ тий. Нүцгэн ингээд тавиад цаашаа хараад амьдрах юм аргагүй байдалд би ч одоо бараг 11 жил. Тренд цэцгийн сарын тогтмол уншигч юм. Одоо яг та нарын real content-тай адилхан л та. Ингээд нэг доор 30 минутын зайтай оруулж яхад нэг нь ингээд уншихтаа явчихна. Тэгээ мэдээж яг ажиглаад тахад түрүүн би хэллээ нөгөө яг өдөр тутмын үйл явдал дээр ямиг их хүлээж авдаг. Жохон өндрүүлэл ирэхээр л мэдээж хомигдоод ирдэг. Гэхдээ тэр сэдвийг хайж болохгүй байдаг. Гэхдээ л зүгээр ерөөхдөө дүр зургаараа уншиж байгаа болохоор ер нь Баабар цэгийн нөгөө уншигчийн танд гардаг. Тренд цэгийн хэд байдаг. Зүгээр дунд ойролцоогоор сарын тогтмол уншигч юм даа. Одоо хоёулаа ингээд back end-ээс ороод харахад бас content wise ялгаатай. Тэг ингээд зарим нь бүр ингээд 80 мянга болцсон бүр амар хуучин линк. Нэг нийтлэг уншсан тав тий. Тийм одоо бүр одоо хуучны линкийг дахиж сэргээж ирээд тойруулсан байна. Зарим нь дөнгөж 2000-тай байж гин тий. Тэгээд сүүлдээ бас нөгөө энэ гоё хурдан цаг үед чинь нөгөө сошиал медиагийн профайлын ирэн үе эхэлчихэд би ч өөрийнхөө профайл руу ороод яваад төсөлтөө. Зүгээр дүнэлтээсээ бол уншихгүй байгаа нийгэм бичих бол боломжгүй гэхээр уншиж гин уншина гэж итгэж байгаа л хэлбэр штэ. Тэгээд бас уншихтаа нэх бусад нийгмээс амар цөөхөн те цөөхөлээ уншихтаа юу гэж бас бодохгүй. Ялангуяа залуу үе би сүүлд тэр болорс одрын утга зохиолын арга хэмжээнд дээр очиход үнэхээр гоё залуучууд бол гоё тийм агуулгатай байна. Сая уржигдэр би YouTube дээр үзээд баярлалаа. Миний одоо Нацимэсовскигийн бас гаргасан судар шиг ном баг штэ маш хүнд ном. Томчууд нь энэ урлагийн томчуудаас уншаад тийм реакц баг гараагүй штэ. Ямар амар авсан байна тэр агуулгыг. Хоёр жоохоо. Тэгэхээр бид нар бол нөгөө юу гэдэг дэлхийн интерсхэтүүдийн уншиж байгаа хувьас тийм амар тоталгүйгээр бол уншиж байгаа гэж би бодож байна. Тэгээ манай энэ паблишинг салбарын гаргаж байгаа дэлхийн утга зохиолын орчуулга бол дэлхийн ямар ч орноос соцрохгүй явж байгаа. Тэр байтугай соц үеийг бодох юм бол 5 твээс орчуулж байгаа. Тэр үеэс хамаагүй олон хэлнээс орчуулж байгаа. Зүгээр асуудал юу вэ гэхээр нөгөө ерөнхий дундад ерөнхий олонхийнхоо нөгөө уншиж байгаа агуулга унших тэр хилцэж байгаа төвшинг унгачаад байгаа манай нийгэм тэндээсээ амар унж байгаа. Энэ богино өгүүллийн автор нь юм блэ?
Наадах чинь Удо Тошио гэдэг Япон зохиолчтой. Энэ богино өгүүллийг уншаад нөгөө мессеж нь яг юу юм бол би өөрөө уншаад ойлгоогүй болохоор залхуураа шууд орчуулсан хүнээс нь асууж байхгүй. Яг хөө Энэ ер нь мессеж нь юу юм бэ? Яг энийг уншаад хүн юу ухах хэвтэй. энэ ч одоо яг хөө эхний дугаарт нөгөө бүр үнэхээр урьдчилан тухай ерөнхий сэдэв болоо хөвчлээ л да. Түүнээс би бүр энийг ингээд бүр мэдээж хүний хобби харин харамсалтай тийм чадамж яг та нөгөө би тохиромжгүй хүн байлаа дараа хобби нас өөр болоо таарчлаа тий. Яг энд бол юу вэ гэхээр энэ бүр Японы дунд сургуулийн уншлаганд одоо манай ураагүй ноён урагдлаг өгүүлэг шиг багтаж орсон байдаг. Сонгодог өгүүлэг. Ер нь яг 2 дугаар дайны үеэр залуу хүү чамаас ч залуу гэсэн. 19 настай гэсэн юм. Дайнд зэрэг татагдахаа өмнө одоо үгүй романс хайж ирж гэх юм уу. Тэгээд одоо анхны дурлалаа болох охинтой уулзраад тэгээд зэрэгт яг л гарч байгаа, замд гарч байгаа. Зөвхөн тийм богино тийм өвчлөлийн тухай байхгүй. Нөгөө хамгийн ихний абзац дээр нэг тийм момент байсан. Нөгөө багада тоглодог байсан тэр охиныгоо имлэгт очиж эргэж зүсийг нэг харж тогтоож авчаад зэрэгт явах юмсан та гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тийм эргэж ирэх амьд үлдэх нэг тийм гой нөгөө гэгээн дурсамж авч явах гэдэг нөгөө ч надад зөв тийм төрсөн. Дайнд яг хөө дайг дуусч байгаа тий Америкийн цэргийн бааз очсон ер нь дайн дуусч байгаа гэсэн чинь нөхцөлөд л. Гэхдээ яг гоё чи яг энэ л ийм л сэтгэл ах болохгүй. Чи яг гоё Монгол уншигчийн хувьд ингээд ийм өөрийнхөө оптимизмыг итгэл найдварыг хэлж байгаа хгүй. Үүгээрээ манай хоёр соёл ялгагддаг. Одоо чи болохоор ингээд за энэ хүү амьд хүрээд ирэндээ те энэ охин идэвчэндээ. Тэгээ энэ хоёр уулзсандаа гэдэг тийм. Энэ бол манай соёлын онцлог. Манайх нэг тийм ад жаргалтай төгсгөл байгаа гэдэгт бас итгэдэг ч юм уу. Бас өөдрөг. Энэ ч бол баг энэ хэлж байгаа энэ хоёр чинь хоёулаа өгөх гэж байгаа. Тэгээд өгөхлийнхаа замд явж байгаа. Нэг нь дайнд явж өгнө. Нэг нь түлийн юм хатуу үнний талаарх. Нэг нь одоо нөгөө тухайн үед имчилгээгүй өвчин шүү дээ. Энд дээр цаашаа гарна. Нэг нь имчилгээгүй өвчнөр өнгөрөх гэж байгаа. Тэгэхээр тэр хоёр чинь өөр өөрийнхөө замаар өгөл рүү ингээд салахынхаа өмнө ингээд нэг учирж штэ. Тэгэхээр энэ доторх хамгийн тэр нэг дөвлөлтийн хэсэг нь байгаа л да. Одоо тэр залуу одоо нэг нэгнийхээ ингээ юутай тулгарч явааг мэдрээд хуваалцсан гэдэг нь миний хувьд хайр байлаа. Гэт тэгээд одоо анхны хайр гэх юм анхны дурлал гэдэг тийм сэдвтэй байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд хоёр залуу хүний ингээд нэг юм хөнгөн ингээд сүргээд би бол зооны клип шиг амьд үлдээхэд буцаага олзуулдаг шүү дээ. Өөд гэсэн бүүгээл тийм үү? Бороо ороод тийм үү? Би нэг Монгол уншиж залгаадаг үл яг шууд тэгж ойлгосон байх тийм. Би тэр романтик байсан. Энэ ах хүрсэнгүй шүү дээ бүр. Тийм байна. Тэгэхээр яг тийм амар хүндэлтэй хүн соёл. Тэгээд эн чинь ийм богино үежж энэ дотор одоо хүний бага нас, өхөл амьдрал, хайр дурлал, дайн, баянх, өвчин гэд энэ утга зохиол дагуулдаг бүх суурь сэдв багтж байгаа ийм амар одоо нөгөө юм юунд чигсэн шар тус гэдэг штеп үзэж гисэн ш. Тэгэхээр үүлэг гэдэг яг ийм гоё жанр байдаг л та. Ном унших завгүй залуучуудаа энэ нөгөө хэлний онцлог уу энэ надад уншаад их хүндрэлтэй байсан нэг юм бүтэн абзац дотор нэг өгүүлбэрээр бичиж болох юм ингээд бараг айж жоохон галаад гэдэг нэг юм жоохон норшуу байгаа нь ер нь өгүүллэг юм байт юм би өөрөө мартчихад байна. Эсвэл хэлний онцлог юм болов. Эсвэл энэ богино өгүүллийн жанр нь тийм. Яг нөгөө чич айгүй юм смарт кодтай ажилдаг. Код чи ингээд нэг л команд өгдөг шүү дээ. За энэ одоо төвчийг дарч юу те. Тэгвэл эн чин хүний сэтгэлийн ертөнц гэдэг чинь нөгөө тийм команд өгөхгүй байгаа байхгүй да. Эхлээд тэр залуу ямар орчноос тэр имлэгийн хаалгыг татчихэв. Тийм ээ. Тэр орчин л уг нь аваачаалаа юм байна. Тийм. Тэгэхээр яг би чамд ингээд юм гой үлийг жоохон яаруу ажил шиг юм уншуулах юунд авч оролцож чадахгүй. Тэ? Энэ чинь одоо өстой тусландаа ач байна уу? Тэр хүнийг одоо энэ зэрэг олон сэдв хүн сэдвүүдтэй хэдэн чинь хамгийн смарт юм уу? Хамгийн шахацсан юм богино хэлбэртэй орно. Тэгэхээр зэрэг би яг том роман унших цагууд ингээд ажил амьдрал гээд явж байгаа 90-ад оны залуус энтрол ер нь бас өгүүлэг уншиж гэж бас хэлмээр. Өгүүлэг бол үнэхээр гоё формат, гоё хэлбэр байдаг.
дотор нь 1 жил хатцсан байдаг. Нэг моментиг эсвэл 10 хуц болгоцсон байдаг. Эсвэл 100 жил хатцсан байдаг тий. Тийм ээ. Гоё сонирхолтой юм байна. 10 жилийнхтай сургамж төгөлөх л байж үзсэн. Өгүүлэг гэл. Бид нэр Сургамж төгөлөх чинь нөгөө одоо чинь би хүмүүжил гэдэг үгэнд нэг тийм дуртай шээ. За. Ингэдэж шүү дээ манай монголчууд хүүхдэд нэг олигтой жишээ нь физик хийм заагаад өгөөгүй гэж. Одоо боловсрал яах вэ? Хүмүүжил гэл тий. Гэтэл тэр хүмүүжил гэдгээрээ өөртөө юу хэлэх та? Яг нөгөө чиний түрүүний хэлж байгаа айцыг хэлж байгаа шин. Тийм тий. Чи хүүхдийг ингээ амар амархан айдаг болгоцсон. Өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй. Тэгээ амархан ингээ аялдан дагадаг болгоцсон. Тэрийг хүмүүжил гэдэг байхгүй. Тэгчээд нөгөөх нь хөрхи ингээд нэг юм нунж доороо юм болоод ингээд хэн хүний аясаар явж байхаар тэгээ сайн хүн гэж үздэг. Тэгээ өөрхий өөрхийн ингээд боловсралгүй ч гэсэн сайн хүн болцсон. Даравхын. Тий. Тэгээ сайн хүн байх тоо ингээд болно гэд хүнийг. Тэгэж дээрлэхсээр хагаад энэ шатичуд ч одоо ингээд наслахгүй болчихлоо. Тэр хүн чинь ингээд нэг ир зоригтой амтан гарч ирсэн шүү тийм үстэй. Тий. Манлайлагч тий. Ийм юм хүмүүстэй ингээд за дайнд явхад надад зүгээр ганц л ингээд бодоод явчих царай багтал болно гэсэн маягийн юм шийдсэн гарууд тий. Тэгтээ жихэн чадвартай. Жихэн гоё одоо тэр атом молекул чи юу болчиход байгаа. Ядаж л өөрийнх нь тэр дотор биологи ген хувьд нэг наацхийн ойлголттой тий. Тийм байх бүх боломжийг булаж авчаад тийм хүмүүжил гэлтэгдэг. Тэгээ ягаад энэ хүмүүжил гэдэг яриаар орлоо юу асууж илааж. Нэг юм залуучууд хүүхдүүдийн тухай ярьжсэн юм байна. Тий. Өгүүллийнхаа сургамж төгөлөх гэж байсан шүү дээ. Наад чинь нэг хэлбэр нөхгүй. Тийм байна. Сургамжлаад байгаа юм шиг мөртлөө хүнийг нөгөө юм аимхай болгох тийм үү? Тэр нэгтээ юу биш байсан. Монгол сургамж төгөлөх биш байсан. Тэр нэг юм түрк гаралтай. Эмпатиг хэрэглэн гаргадаг. Бас дайжгүй сонирхолтой. Бас ч боломжтой байсан. Түрүүний бас нэг танаас асуумаар байгаа зүйл нь түрүүн та хэлсэн шүү дээ. Энэ богино өгүүллэхийг нөгөө Японы 10 жилийн сургуулиудаар уншуулдаг гэдэг. Тэгэхээр нөгөө Японд бүр тийм үндэсний хэмжээнд хөлийн зөвшөөрөгдсөн классик богино өгүүллэг байгаад байгаа. Тэгэхээр нөгөө Японы 10 жилийн хүүхдүүд ер нь уран зохиол хичээл гэж байдаг бох тийм. Японы 10 жилд. Уран зохиол. Тусдаа манайх шиг бөмбөргүй юу? Тийм мэдгүй уран зохиол хичээл гэж байгаа. Тусдаа монгол хэл нөгөө Японы хэл биш. Японы уран зохиол гэдэг нэртэй хичээл байгаа. Одоо би ингээд хичээл нь ингээд салгаж орж ийн үү цуг орж ийн үү мэдэхгүй юм. За тэгвэл миний ерөнхий гол асуулт нь юм нөгөө энэ богино өгүүлэлгээр дамжуулаад өөрснийхөө тэр үндэсний те энэ гоё оюуханы бүтээлээрээ дамжуулаад энэ Япон хүүхдүүдийг ингээ баг хаас нь бид нар өдрөл мэдэн шүү дээ. Японы надад бол тэр цэцэрлэгийн хүүхдээр шалгах болоод энэ бол айгүй таалагддаг. Би бол хүүхдээ бараг тийм цэцэрлэг өгчмөр л Монголд байдаг бол те. Тэгээд тэрэнд нь нөгөө нэг энэ унших дадал болон энэ уншиж байгаа зүйлийн агуулга хэр ер нь тэр хүүхдүүдэд ингээ нөлөөлт юм болоо л гэж асуух гэдэг байхгүй. Уу ер нь бүр ингээ хараад би ингээд одоо амар сайн сандаг байхгүй. Буцаж бас очиж штэ очиод нэг цагдаагийн бүтээгт орсон чинь нэг одоо өстой шинхэн нэг тийм бодон нахалсан зүгээр цагдаа сууж байгаа. Тэгээ би хаана очиж жолооны шалгалт өгөх вэ гэдэг нэг тийм асуусан чинь тэр босчрээ тэр надтай харилцаж чадар Япон хэлний тэр төвшин. Тэр хүндэтгэлийн хэл тэр одоо ойлгомжтой зэгцтэй байдал тий. Тэгэхээр оюутан багт нэг юм ингээл цагийн ажил хийж мэдчихт ингээд тэр шиг амар ганган штэ ер нь амар ганган байхгүй залуучууд нэг бол ингээл харахаар нэг тэр айгүй итгэхэд хувцастай тий. Өөрөх нь ертөнц амар юм илэрхийл сайтай. Тэгэл харахаар нэг амар ингээл өнгө нийт мэдээ баг гар байжсан л Япон хэлээр яриад эхлэхээр бүгдээрээ адилхан сонгодог. Айгүй төвшмат дээрээ тий. Ерөөсөө ингээд нөгөө төвшнийг ингээд ерөөсөө бодвол 8 9 дугаар ангид ортол ч юм уу. Тэд нар шин зарим нь бүр сургуульд өсдөг шүү дээ нөгөө том үйлдвэрлэлийн баазтай учраас одоо дунд мэргэжлүүр ч юм уу бас орчдөг. Тэгэхэд л тэдний тэр жигдхэн Япон хэлний тэр суурь бол за тэр утга зохиол гэж салгана уу монгол хэл Япон хэлийг салгана уу мэдэхгүй. Гэхдээ л одоо энэ уншуулж те их хэл гэдэг юмны боловсролыг амар өгж байгаа юм. Захын одоо хулигантай тий цагтаатай. Гэтэ яа тийм японочууд өдөр тутам гарыг мотрог яриад тийм үү? Тийм хэмжээнд. За баг шүү зэ. Баг уу. Японы нөгөө нэг таны тэргүүн гэж ярих уу? Одоо нөгөө би саяхан зайж чи би бүр саяхан нэг ялла.
Тэмээд нэрээ би бинтэн хүндэтгэлтэй харагдаад харагдаад байна шүү дээ. Тэг тэр нь чинь хагуу хилээд Зөө. саяхан бүр эднэр маань нэрээ хилээдсэн гэдэг миний амар инээд төрсөн. Япон нөгөө X дээр Twitter дээр нэг Япон хэрэглэгч байгаа. Тэгснэ нөгөө эрхэм хүн гэж одоо Японоор хэлж байгаа хгүй юу? Манай нэг хүнийг. Тэгснэ нөгөөдөл чинь юм уу го үсэг тавьдаг хгүй юу? Юмыг хүндэтгэж хэлэхтэй. Жишээ нь тэд нар чинь мах идэхтэй мах гэж хэлдэггүй. Одоо мах гэж Тэр хэлдэг. сан гэдэг нь нэг шиг бас хүндэтгэл үг юм шиг. Тэр нь болохоор нөгөө хүний нэрний арга. Хүний нэрний арга. Сан чинь бүр хөнгөн штэ. Самаа болохоор дээшлэг. Тэгэхээр тэд нар яадаг вэ гэхээр одоо би ингээ мах идэхчээ бол өхрийн мах идэхчээ гэж хэлэхгүй. Нэггүй гэж хэлдэг байхгүй. За. Өртөө оотой. Хүндэт өхрийн махыг зовлох гэж байна Одоо гэх юм уу тий. Тэр шууд тийм амар юм уулгар гэх юм уу байгаа тэр өвгний урд зөөлж штэ. Гэсэн чинь нөгөө эрхэм хүн байна гэдэг нэг юм хоёр өвчцөөс ахгүй одоо Японоор л та. Тэгээ би эднэр маань нэрийг ингээ оотойгоо нэр авсан. Хитэдсэн хүмүүс шүү. Тэгэхээр эдний чинь тэр тийм нэг юм ямиг ерсөө нийгмийн соёл тэгээд тэр хүний харилцааны хүндэтгэл чинь тэр хиллэнд илэрч байгаа шүү дээ. Хилнээс цааш юугаар илэрх. Тэгээд тэр нь бүр ингээ хитэдэд нөгөө нэг ингээд одоо би жишээ 6 хүртээ өгүүлбэр хэлэхэд 4 дээр нь явж ич амар магадгүй. Тэгээ өхрийн мах байхгүй да. Мах тийм байна. Муур. Сармагчаа. Тэгээ нөө Японд айгүй гоё даваа тал байгаа нөгөө залуучуудыгаа унших дадалтай болгох нь юм уу? Нөгөө мангатай тий бож утчаа. Им дүрстэй тэгээ тексттэй комик бук ч баг Японоос гаралтай мөнгө Америкээс гаралтай болоо. За ямар ч байсан мангатай тий. Тэр нь тэгэхээр нөгөө юм хүүхдийг Монгол жишээлбэл яг хүмүүс одоо сайн мэддэг байх дэлгүүрүүдээр хүүхдтэй ном авч өгөөд багаас нь гоё унших дадалтай болохыг бол Чингис хаан цувралгаа байгаа. Би хүүхд тогтоо уншиж байсан. Би саяхан дэлгүүрт орсон ч байлээ. Чи манга олон унших юм шүү дээ тий. Манга бол уншиж чинь тий. Тэнгууд одоо би жишээлбэл хүүхдтэй ч юм уу энийг үзэж байгаа хүмүүс нөгөө хүүхдтэй багаас нь гоё унших дадал суулгая гэвэл Монголынхоор бол тэр Чингис хаан гэдэг нэртэй аюу гоё цуврал байгаад байгаа. Тий. Тэгэхээр Япончууд бас нөгөө өөрснөө асар олон тэр гоё номын дэлгүүрүүдтэй юм билээ шүү дээ тий. Бараг 7-Eleven шиг айгүй их салбартай. Тэгэхээр тэднэрт бол гоё унших боломж байгаад байгаа хэрэг тий. Орчин нь ч гэсэн ялгаатай. Харин тийм ээ. Тэгээ одоо манад ч н одоо кофе шоп ном уншаа сууж ивэл бараг энэ ямар хотлаагаар хийж харагдах гэдэг байгаа шүү. Сайн марафоны үеэр нэг охин гэтээ яг тэр мессеж нь өөр байсан хэл та тийм. Тий тэр дээр хөвтчихэдэг үү? Тий. Ном унших тархин ном хоёр нь байхад өстой хаанч биш болно шүү дээ тий. Түүгээрээ бол бас их гоё нэг талаар их нөгөө жаргалтай болох зардалгүй арга гэж бас харж болох юм тий. Зарим хобби ч амар зардалтай шүү дээ. Дөрөв дугуйтал гэхэд одоо жишээ нь хэдэлээ тий. Тэгэхээр мэдээч нөгөө өндөр дахианы үлгэр шиг яригддаг л та. Бошиг баяжчаа тийм гоё уншиж явах юм уу? Эсвэл уншижсэн болохоор баяжсан юм уу тий? Яг хоо би чинь бичдэг ажил хийж байгаа юм чинь уншлах нь эхэндээ шүү гэж бол хэлэх. Энэ Японы чинь ингээл модернизац хийгээл барууны загвараар ороод залуучуудаа баруун сургаж ирээл тесрээ төгчсөн юм яар тий. Тийм биш. Японы уншлагын тэр уг анханасаа явж исэн уламжлал нь тийм амархгүй. Тэгээд Азийн ханзны соёл байна. Үсгэн дүрсчтэй тий. Мод гэхэд яг мод зурцлага штэ. Тэг би боддtiin манайх ч нөгөө нэг descriptive буюу цаандлахын соёл. Бусад Азийн орнууд чинь дүрсний суурьтай. Тэгэхээр тэрнээс эхлээд ингээ хамаг юм амар өөр болчт юм билээ. Сэтгэлгээд явдаг. Тий. Нөгөө ингээд ямиг дүрсээр нь уншиж чинь эсвэл ямиг хийсвэр үсгээр нь уншиж чинь. Тэгэхээр бид нар чинь яг нөгөө энэ Азийнхаа дүрс үсгний соёлоос холоо. Дүрс үсгний нөлөө гэдэг чинь том яг хэл шинжилгээний том сэдв болчихно. Гэхдээ бол тэр аюу креатив зураг учраас бүтээлч юм байна шүү дээ. Одоо манай охин дараа жилийн 1-р ангид орно. Би шууд ийм уншихгүй болов гэж бодоод байгаа байхгүй. Комик бук уншиж сурахаар нь дэлгүүрээс гоё комик бук аваад өгчвөл дүрстэй. Би хүүхэд байгаа Чингис хаан цуглам шиг надад аюу сонирхолтой байсан. Дүрстэй болохоор үгэлтэн кино үзэж байгаа. Гэхдээ ер нь тэр том орон чинь залуучууд нь манга уншаад ингээд бас гоё байгаад байна гэхээр уншлагын нэг хэлбэр л юм л да тий. Тэгээ нөгөө би чинь шууд өвлжсөн үгээс уншсан учраас манга уншигч байсан бол би ингээ харьцуулж чадах гэдэг байхгүй. Өөрөө огт манга
дүрсээр юм хүлээж авалгүй ингээд шууд төсгөө орсон болохоор Тийм байна. тэрнийхээ сул тал ихтэй бас мэддэм юм. Жохо юм абстракт болчдөг. Тэгэхээр гой манганаас ингээд хүүхд өөрийнхөө л унших замаар уншиж л байвал тэгэл. Тийм ээ. Тийм. Эсвэл нөгөө еврей ашиг гэрээр дүр ном энэ тавьж байгаа юм шиг. Тэр өмнө нөө. Тэр нь одоо хоёлаа AI ярьж гисэн юм чинь AI дээр ч гэсэн тэгээд байгаа шүү дээ. Уншигч хэрэглэгч. Эсвэл цаанаас өгснийг шууд одоо өгснийг нь хэрэглэдэг. Эсвэл өөрийнхөө уншлагыг уншуулж аваад хэрэглэдэг гэдэг юм. Суур дээр л ингээл ялгарх нь бол нэг өөрчлөгдөхгүй л болж байна. За ярилцсанд баярлалаа. Баярлалаа.